За сайн байцгаана уу? Манай подкастаар ер нь Японы талаар янз бүрийн сэдвийг хөндөг. Тэгээд энэ удаа болохоор нийгмээс нь Японы шинэ үеийн философийн үндэслэлийг тавьсан Фукузава Юкичи сангийн Гакумон но Сүсүмэ гэдэг номны талаар уншиж ойлгосон зүйлс гол санаагийн ерөн хүмүүст хүргэе гэж бодлоо. Фукузава Юкичи сан болохоор одоо жишээ нь урьдны философийн эцэг одоо Сократ гэдэг шиг Японы шинэ үеийн үзэл санааны үндэслэгч гэдгээрээ алдартай. Тэгээд энэ хүний хийсэн бүтээсэн зүйлээс салдурд бол одоо жишээ нь Кeiyo их сургуулийг байгуулсан. Кeiyo их сургууль болохоор одоо дэлхийд 188-д ордог. Японд улстай 10-д тэгээд хувийн сургуулиуд дотроо тэр дотроо номер 1-т явдаг. Тийм маш алдартай нэр хүндтэй сургууль байгаа. Тэгээд түүнээс гадна Мэйжигийн шинжилгээний ер нь гол төлөөлөгчдийн нэг. За хоёрдугаар энэ номыг бичиж явах үед үеийн тэр цаг үеийн нийгмийн байдал ямар байсан бэ гэвэл за тухайн үед за ном болохоор 1872 онд бичигдсэн. Мэйжигийн 5 онд бичигдсэн. Тэгэхээр 1760-аас 1840 он чинь аж үйлдвэрээ хувьсгал болоод барууны нийгэм харьцангуй соёл нийгэм болцсон. Тэгээд тухайн үеийн одоо дэлхийд дахны том гүрнүүдэд жишээ нь Хятад байна, Индийг байна, одоогийн маш том гүрнүүд тухайн үед одоо Английн колоничлолд автцсан. За Индигт одоо Апийн буюу тэр хар тамхины ургамалд хариулаад тэрийг Хятад руу зардаг. Дунд нь олон улсын худалдаагийн англичууд барьцсан байдаг ч юм уу тий. Тэгээд одоо одоогийн Турк тухайн үедээ бас хүнд үйлдвэрлэлээ Туркт явуулчихсан ч гэсэн яг хүмүүсийн бол хөдөлмөрийн мэлжлэгт орж ирсэн. Тэгээд дээр нь мэдээж олон улсын худалдаан дээр нь англичууд ч юм уу колоничлсан. Гэх мэтчлэн дэлхийд дахин тиймэрхүү процессыг өрнөж явах үед Япончууд яг хэрхэн сэтгэж байсан бэ гэдэг нь сонсогч талаасаа ч гэсэн маш сонирхолтой байх. Энэ ном болохоор Японд болохоор феодалын үе дуусчихсан тий. Эдогийн үе гэдэг чинь одоо арчилсан нийгмийн үндэс тавигдчихсан гэсэн үг шүү дээ тий. Тэгээд тэр үед Японы нийгэм бол тийм байсан. Тэгэхээр за одоо ингээд орчлоо дуусгачаад номны агуулга дээр тухайн цаг үед ямархуу зүйл яригдчихсэн, ямархуу үзэл санааг сурчилж ирсэн бэ гэдгийг бид хоёр ойлгосон хэмжээндээ маш сайн ойлгосон л доо. Тэр хэмжээндээ ингээд ярилцах болно. За энэ ном болохоор номныхоо юг гадна талыг харуулах уу? За би болохоор ийм Bunko-bon гэдэг ийм жижигхэн ном уншсан байгаа. Байдлаар нь уншсан байгаа. За миний болохоор ингээд би сая номны нэрийг юу гэж хэлсэн бэ? Эрдэмийг эрхэмлэх гэгүй. Тийм, эрдэмийг эрхэмлэл. Бид хоёр орчуулсан. За Монгол дээр орчуулагдсан байдаг юм байна лээ тий. Эрдэмийг эрхэмлэх ухаан гэж орчуулсан байна лээ тий. Бид хоёр ярилцаад за эрдэмийг эрхэмэл гэж ярил арай жоох нь яг хүмүүс рүү чиглэж байгаа юм шиг сонсогч нь тий. Арай жоох нь амин сонсогч нь гэдэг утгаараа энэ удаа болохоор эрдэмийг эрхэмэл гэдгээр нь бид хоёр явсан байгаа шүү. За тэгээд гол санаанаас эхлэх үү? Номны сэтгэлээс эхлэх үү? За ерөнхийдөө 1872 онд бичигдсэн гэж байгаа боловч 1876 он хүрээд яг 17 бүлэг нь ингээд дуусч байгаа. Тэгээ ер нь бол ингээд эхлээд яасан гэхээр эхний 1 2 3 дугаар бүлгээ гэдэг лөө зүгээр ерөнхийдөө одоо бага сургуулиуд, дунд сургуулиудын хүүхдүүдэд зориулж айгүй амархан байдлаар эрдэмийг эрхмэл гэдэг утгаар эрдэм ном гэж яг юу юм гэдэг яагаад эрхэмлэх ёстой юм гэдэг утгаараа ер нь бол ингэж ихэндээ бичигдэж хагаад тэгээ сүүлдээ за ер нь үргэлжлүүлээд бичих хэрэгтэй юм байна. Одоо хүмүүс айгүй авч уншаад ч юм уу те уншаад айгүй гоё байсан учраас үргэлжлүүлээд ингэ бичсэн байдаг. Тэгэхээр нэг хэдэн жилийн зохиогч юм бол хэдэн жилийн хөдөлмөр энд байж байна гэсэн үг. Тэгээд монголоор орчуулагдаад гарсан байгаа учраас хэрвээ одоо бид хоёрын ярианаас ер нь бол ингээд дажгүй ном байж магадгүй юм байна гэж бодох юм бол аваад уншаарай. Тэг манад яг одоо болж байгаа одоо огцрох амархан гэдэг ч юм уу те энэ улс төрийн асуудалтай бас айгүй ойролцоо юм одоо санаанууд бас гарч ирдэг. Ерөнхийдөө ярил одоо агуулгын ярих юм бол 150 жилийн өмнө бичигдсэн ном баг штэ тий. Тэгсэн хэрнээ одоо яг ингээд уншиж хахад яг л ингээд нийгэмдэр одоо бидний л ойлгогддог ойлголтууд яг тэр чигээрэл байж байгаа байхгүй юу. Тэгэхээр тухайн үедээ ер нь бол 150 жилийн өмнө ингэж сэтгэж исэн байна гэж бодохоор бас айгүй гоё санагдсан тийм байна. За би болохоор яг энэ номнаас 13 зүйлийг яг ингээд айгүй онцолж үзсэн.
Мгм. Тэгээд одоогийн жишээтэй ч гэсэн холбож бодоод надад таалагдсан зүйл бол яг 13 тий сургаалыг энэ сэдвэрээ энэ подкаст дээр штат гэж бодлоо. Тэгээд за би эхнийхээ хэлчих oo. За тэгээд ээлжлээ. За эхнийх нь за хүн төрхөөсөө тэгш эрэхтэй байдаг бөгөөд эрдэм мэдлэг бол эрхчлөө бие даасан байдлын түлхүүр юм аа гэдэг санааг. За тэгээд япон хэл дээрээ болохоор тийм ва хитоно вэ ни хито цүкүразу хитоно ишта ни хито цүкүразу гэж хэлсэн байгаа. Тэгэд энэ болохоор маш надад бол маш таалагдсан маш том үзэл санаа гэж бодож байгаа. Тухайн үед феодалын нийгэм дуусчихсан. Японд одоо 4 давхар ажилттай байсан. Хамгийн дээдлэг нь самурай тэгээд газар тариалан гар урлал хамгийн доор нь худалдаа байсан тий. Тэгээд тухайн үеийн феодалын сэтгэлгээгээр нийгмийн сэтгэлгээгээр хүмүүс одоо жоохон зусарч байсан. Яг улс орн нийтлэг эрх ашиг гэдгийн үүднээс хүмүүс огт явдаггүй. Тэгээд одоо жишээ нь баян хүн эсвэл албан тушаалтай хүн байдаг ч юм уу тийм хүмүүсийн нөмөр нойрлог бараадах гэдэг тэр бараадаа тэр хүмүүсийн үйлдэл буруу байна уу, ёс бус зүйл байна уу, тэрийг нь өөрсдөө тэржээ яваад идэг. Тийм үзэл санаа байсан. Тэгэхээр энэ үг болохоор яг феодалын нийгэм болно арчил хоёрын ингээд завсрыг тавьж байгаа. Арчлалын үзэл санаа. Тийм болохоор энэ үг надад маш их таалагдсан. Энэ номны бараг бол хамгийн чухал үзэл суртал энэ байсан болов уу гэж би бодож байна. Тэгэд одоо эндээс тийм байх шүү. Одоо жишээ Монгол жишээ аваад ирээ. Тэ? Жишээ аваад ирвэл жишээ нь за мөнгөтэй л бол хөндлөн гэвэл жишээ нь хар тамхины 8 чинь тэгээд маш их хэмжээний мөнгөтэй бол тэрийг мөнгөтэйг нь хараад феодалын сэтгэхүйд нийгмийн сэтгэхүйтэй хүн бол хөндлөн биш үү? Нөмөр нойргийн бараадад ямар нэгэн тэ эсвэл эрх мэдэлтэй бай. Одоо жишээ нь эрх мэдлээ далимдуудад одоо төрөөс за хулгай хийдэг нөхөр байлаа гэж бодъё. Тэгээд төрийн татварын мөнгнөөс хулгай хийдэг одоо за улсын хурлын гишүүн байлаа гэж бодъё. Тэрийг албан тушаал барааддаг хүмүүс одоо хөндлөн биш үү? Тэгээд феодалын сэтгэхүйгээр бол феодалын нийгмийн сэтгэхүйгээр бол эсвэл одоо хүмүүс өөрсдөө бас ямар нэгэн ашиг хонжоод тэднээс өөрийнхөө бие даасан байдлаа олж чадаагүй хүмүүс. Нөгөө нэг нөмөр нөлөө жоохон энэ хүнийг дагуул жоохон одоо мөнгө авчин гэдэг юм уу тий. Нэг тийм гойлох сэтгэхүйгээр одоо за 10 хүн даглаа гэж одоо нэг мөнгөтэй хүнийг. Тэгэхээр нөгөө нөхөр чинь нийгэмдээ ингээд 10 дэмжигчтэй хар тамхины 8 чинь болоод эхэлж байгаа байхгүй гинт. Тэгэхээр хүмүүс өөрөө бас мдээгүй байхдаа нөгөө хүмүүсийг өөрийнхөө дээр тавиа явааддаг. Өөрөө зүгээр горлох мэдрэмжээрээ тэгэл нэг дарга байлаа эн чин дарга хүндээ гээл тэр хүний үйлдэлээс нь ёс суртахуунаас харж хөндлөхгүйгээр нөгөө горлох мэдрэмжээрээ тэр хүнийг тэр буруу нийгмийг өөгшүүлээд дэмжиж явааддаг. Тийм болохоор энэ тусгаар тогтсон нь өөрөө бие даасан хүн болох нь өөрөө ийм нийгмийн буруу суртал одоо арчилсан нийгмийн мөн чанартай харьцлах зүйлийг бол устгаж болно гэж байгаа юм. Тийм учраас өөрийнхөө энэ арчилсан нийгэмд амьдарч байгаа учраас яг энэ эрх чөлөөгөө мэдрээд өөрийнхөө ингээд бие даасан хүн болоод амьдрахын тулд хамгийн гол зүйл нь мэдлэг боловсралтай болохоо гэж байгаа юм. Ингээд сурсан мэдснээрээ ялгарна. Эрх чөлөөгөө идэлж чадахын тулд чи сурах хэрэгтэй. Гэсэн санааг бол энэ дээр энэ үгний цаана нуугдаж байгаа юм. Би болохоор тийм яг адилхан үгтэй нь угаасаа энэ үг чинь нөгөө амар алдартай шүү дээ. Яг энэ номныхоо эхлэл дээр байдаг учраас энэ үгтэй холбоотой ярих юм бол би яг энэ номны талаар бичсэн номыг уншиж байсан гэх юм уу. Одоо энэ болохоор юу яаж байгаа. Фуживара Масахико гэдэг Японы математикч байхгүй юу? Үүний бичсэн Мечокоги гэдэг байдаг. Тэгээ энэ болохоор өөрөө нөгөө оюутнуудад тавьсан лекцээ яг оюутнуудад ингээ харилцан яриа хэлбэрээр одоо ном болгосон ийм ном байна. Тэгээ энэ дотор юу гэж хэлдэг вэ гэхээр ер нь хүмүүс одоо тэн тий бурхан одоо тэнгэр гэдэг юм уу тий хүний доор хүнийг бүтээгээгүй хүний дээр хүнийг бүтээгээгүй буюу хүмүүс бүгдийг адил тэгш гэдэг одоо юу гэдгийг бүгдийг адил тэгш байх ёстой гэж Фукузава Юкичи хэлсэн үү гэдэг дээр жоохон ингээд одоо асуултын тэмдэг тавьдаг байхгүй энэ зохиогч өөрөө. Тэгээ юу гэж хэлж байгаа юм гэхээр
то иери гэдэг үгийг яг одоо оригинал хувилбар дээр ашигласан байдаг. Тэгээд тэр нь юу гэж байгаа юм гэхээр то ивареруга гэсэн үг гэж байгаа байхгүй юу? Одоо өөрөөр хэлбэл тэгж хилэгддэг ч гэсэндээ яг үндсэндээ ордоо харангуут хүмүүс хооронд ингээ яг эрх тэгш биш байна. Эрх тэгш юм уу те адилхан биш байна. Тэр ялгаа нь хаанаас гарч ирээд байна гэхээр эрдмийг сурсан уу сураагүй юу гэдгээс л ялгаа гарч ирээд байна. Гэдгийг ер нь бол манай одоо бичээд тэгээ хүн ер нь өөрөө дээшээ явах уу доошоо явах уу гэдэг бол хүний суралцах уугүй юу, эрдмийг эрхэмлэх уугүй юу гэдэг тэр ялгаанаас харагдана гэдгийг л ер нь бол бичсэн байгаа гэсэн үг. Тийм. Тэгээд тийм учраас ер нь бол эрдмийг эрхэмлэе гэдэг ихний сан гарч ирнэ. Гэхдээ ингээ ярангууд хүмүүс юу гэж ойлгож магадгүй вэ гэхээр одоо юу гэдгийг зүгээр л айгу хэцүү юм уншиж чаддаг ч юм уу. Яг нөгөө бидний юм хэлдгээр нэг тийм академик мэдлэгтэй хүн л эрдэмтэй хүн юм шиг ойлгогдоод ээж магадгүй. Тэгэнгүүт яг манай хүн болохоор баг эсрэгээр нь шахуулж байгаа байхгүй тий. Академик мэдлэгтэй тэрийгээ ерөөсөө хэрэгцээг нь гаргаж чаддаг бол энэ бол эрдэм биш. Эрдэм юуны тулд байх ёстой юм гэхээр хэргийг нь гаргаж ээж өөрөөр хэлбэл аливаа ямар нэг зүйл хийж бүтээх гэдэг шүү дээ. Тэр бүтээх хэрэгслүүр нь өөрөө эрдэм болохоос биш эрдмийг сурах нь өөрөө хамгийн том зорилго ерөөсөө биш юм аа. Энэ бол хэрэглэгдэхүүн байх ёстой гэдэг утгаар. Тэгээд одоо юу гэдгийг будаа агшаах хүртэл эрдэм гэрийнхаа санхүүг барих хүртэл эрдэм одоо айтаахан амьдрах тий тэгээ нийгэмдээ хэрэгтэй хүн байх энэ бүх юм чинь өөрөө эрдэм юм а гэдэг утгаар зөвхөн академик зөвхөн ингээд нэг юм одоо юу гэдгийг судлагдсан гэдэг утгаар биш юм шүү гэдгийг хэлсэн нь надад бас айгүй одоо юу гэдгийг яг нэг академик байдлаар ингээд сураад ирсэн хүний хувьд жоохон толгоор юм оруулсан тийм хэсэг байсан. Яг наадах тэр чинь би хэлж юм бодит эдмик суралц гэдэг хэсэг дээр энэ дээр хүн болж төрснийг суралцах ёстой зүйл байгаа гэдэг хэсэг байгаа байхгүй юу. Тэгээд тэр нь юу байсан бэ гэхээр за сая бодит тэр хэрэглээ байж болж их ёстой гэж ярьсан шүү дээ. За тэр бол тийм. Түүний дараа одоо жишээ нь амьдралдаа шууд хэрэгжүүлэх мэдлэг гэдэг нь дан ганц одоо будаа агшаах гэдэг шууд хоол хийхдээ хэрэгжилж байгаа нь орох ч гэсэн түүнээс гадна одоо газар зүй байна, физик байна, математик, хим байна, эдийн засаг байна, хууль байна. Тэднээс одоо шийдвэр гаргах хэмжээнд хүн ингээд ертөнцийн зүй тогтолцоог таних болоод юмыг дүгнж чаддаг болохын тулд энэ ерөнхий эрдмийн мэдлгүүдийг бол өгөөсгөж болохгүй юм байлаа л дээ. Энийг бас ёс суртахуун зан чанарыг сур гэж байгаа байхгүй. Энэ хүн өөрийнхөө үйлдэлийг засаж бусадтай харилцаж тэр одоо нийгмийн бүтээгдэхүүний хувьд нийгмийн нэг эд эцсийн хувьд амьдрах чадвартай болно. Тэгэд би энийг ингэж уншичаад за Монголын нэг хүн болгон математикч болох алавгүй. Гэхдээ эскейп болдог гэдэг нэг үг байдаг шүү дээ. Монголд нэг энэ тэнд иш татагтаад идэг. Тэгээд за энэ дээр бол ингээд юу яасан байна? Математикч гэсний суур мэдлэг тодорхой хэмжээнд ингэж хүн юм бодож юмыг наад заахыг ойлгох, зүй тодлыг ойлгохын тулд энэ эдгээр мэдлэгийг сур гэсэн байна гэд. За би тэрийг хайж үзсэн. Хин юм би хэлсэн бол гэж хайгаад тэгээд Монгол хэлний их сурвалжаас нь болохоор за би зургийн хэлсээр хэлж. Тэр нөгөө хүн болгон математикч болох албагүй гэдэг үгийг хэлсэн юм шүү дээ, тий? Энэ хүнийг болохоор Монголын их сурвалжуудаас харахаар Сухомлинский гэдэг хүн хэлсэн гэж байгаа байхгүй юу? Сухомлинский энэ үгийг хэлсэн гэд. Тэгэд би энэ үгийг яг англиар хөрвүүлж нэг хайж үзлээ. Японоор хөрвүүлж яг хайж үзлээ. Их сурвалжийн бүр анхдагч их сурвалжийг энэ хаана хэдэн онд ямар бүтээл дээрээ хэлсэн гэдгийг. Энэ надад болохоор ингэ жоохон хариуцлагагүй юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Хүмүүс яг математик эцэг их болон гэдэг нэг заавалжгүй яг ярил эцэг их бол алавтай гэсэн бас байхгүй шүү дээ, тий. Тэгэд яг энэ математик сурахгүй гараа одоо заавал математик сурахгүй гэдэг шалтгаан болгож ашиглах гэдэг байгаа байхгүй энэ үгийг. Тэгээд энэ ямар хариуцлагагүй сургаал вэ? Ямар гүн ухаанд нь энэ сургаалыг хэлдэг байна гэж одоо тий хайж утсан чинь за Василий Александрович Сухомлинский болохоор боловсролын философи, сэтгэл зүйч, зохиолч бөгөөд хүүхдийн хүмүүжил боловсролын талаар олон чухал санааг дэвшүүлсэн юм. Түүний бүтээлүүдэд хүн болгон математикч болох алавгүй гэдэг үгийг шууд хэлбэрээр бол дурддагдаагүй гэсэн байгаа байхгүй энэ дээр. Тэгээд Сухомлинскийн
боловсролыг зөвхөн мэдлэг дамжуулах бус хүүхдийн сэтгэл зүй, ёс суртахуун, гоо зүй, оюун ухааныг цогцоор нь хүмүүжүүлэхийг зорддог байсан гэж байгаа юм. Ер нь бол өөрөөр хэлбэл Схомлинскигийн сургаал болохоор Фукузава Юкичигийн сургаалтай таарад байгаа байхгүй юу? Энэ хоёр сургаал, энэ хоёр хүний философи, боловсролын философи болохоор хоорондоо таарад байгаа. Тэгсэн чинь зүгээр яг энэ хүний бүтээлээс уншаад одоо жишээ нь боловсрол гэдэг чинь зөвхөн ийм биш юм аа. Давхар энэ ёс зүйг бас сурах хэрэгтэй юм аа гэдэг ч юм уу тий. Тэр нийгмийн зүйлсийг бас сурах хэрэгтэй юм аа гэдгийг нь уншсан хүн бараг ийм Схомловский ийм агуулгыг хэлсэн гэдэг санаагаар аваачаад ийм үг болгоцсон болов уу гэж бодоод байгаа юм. Тэгэд энэ манай энэ подкастыг уншиж байгаа орс хэлтэй найзууд маань эсвэл хүмүүс байдаг бол энэ үгний их сурвалжийг нь бас олж өгөөрэй. Тэгээд олж комент хэлдээгээрэй гэж хүсмээр байна. Хэрвээ энийг тэгж өөрийнхөө ойлголтоор энэ хүний хэлсэн үг юм шигээр тараасан бол маш хариуцлагагүй үйлдэл байна. Нийгэм тараасан бол. За дараагийн таалагдсан зүйлсээ. За дараагийнх нь болохоор юу яасан? Энэ бас надад аягүй таалагдсан. Юу гэхээр ер нь бол манай хүн бол тусгаар тогтносон улс байя гэдэг дээр аягүй одоо ач холбогдол өгдөг шүү дээ. Мэйжигийн шинжилэл хийгдээд за улс орн бол хүчтэй авах хэрэгтэй юм байна. Тэгээ одоо яг нэг тухайн үеийн одоо Европын улс орнуудтай харьцуулахаар Япон бол яалтчгүй хөгжлийн хувьд ийм дорой байсан. Одоо бол Японыг ингээд үзэнгүүт Европоос баг илүү зарим зүйлээр илүү гарна гэхээс дутхгүй. Тэнгүүт одоо яг ингээд 150 жилийн дараа ингээд сонсонгууд яагаад Япон одоо бараг итгэх боломжгүй байгаа байхгүй тий. Гэтэл тухайн үедээ болохоор Европоос илүү хөгжил Японд ирэх үү гэдэг дээр хүмүүс эргэлздэг байсан байгаа байхгүй. Гэтэл манай хүн болохоор тэр бол боломжтой. Түүний тулд улс тусгаар байх хэрэгтэй. Тусгаар тогтносон байх хэрэгтэй. Улс тусгаар тогтнохын тулд хувь хүмүүс ард иргэд хүн бүр тусгаар тогтнох хэрэгтэй гэдгийг хэлж байгаа. Тэнгүүт одоо тусгаар тогтнол гэдэг нь өөрөө юу вэ гэхэлэр одоо бид нар айгүйх ярьдаг ш нэг эмэгтэй хүмүүс дунд ялангуяа ингэж хэлдэг нөгөө strong independent woman гэж хэлдэг штэ юм хүчтэй тусгаар тогтносон эмэгтэй байх хэрэгтэй гэдэг. Яг ийм л юм ер нь бол ингээд зөв гэдэг утгаар манай хүмүүс хэлж байгаа хгүй. Яагаад вэ гэхээр тусгаар тогтно гэдэг нь юу хэлээд байна гэхээр бусад хүмүүсийг бусад хүнээс одоо хараат бус байхыг хэлээд байгаа байхгүй. Тэнгүүд хараат байхын бусдаас хараат байхын ч юм уу эсвэл төрөөс хараат байхын сул тал нь юу юм гэхээр ерөөсөө л ямар нэгэн болохгүй бол ч юм уу эсвэл болох юмыг ерөөсөө бусдын ингээд бусдаас одоо юу гэдэг хүлээгээд идэг гэх юм уу. Өөрөө ерөөсөө тэрийг бий болгоё гэж ерөөсөө боддоггүй. Тэгээд хүн бас тус болчоор хэмжээний ч хүн болж ерөөсч чаддаггүй. Тэгэл яг нэг хүнээс ингээ хараат юм болчдөг. Тэнгүүд тийм хүн болвол улс орны тусгаар тогтнол ямар ч нэмэр болохгүй. Тэгээ төр ганцаараа ингээд бүх юм хийгээд ах юм бол тэр улс ерөөсөө хизээч одоо тусгаар тогтносон улс болж чадахгүй гэдэг утгаар ер нь бол хэлсэн. Тэгээд ерөнхийдөө нөгөө за бас дахиад өөр нэг юм юу байгаа юм байна, санаа байгаа юм байна. За би тэрийг дараа нь чиний санааг сонсчод хэлье. За би энэ бис дараадлаар жоохон тийм бэлтгэн болохоор энийгээр ярьчих. Би яг улсын тусгаар тогтнол, хувь хүний тусгаар тогтнолын тухай дараа ярина л та. За энэ дээр миний дараагийн санаа болохоор энэ өөрийнхөө хим хэмжээг мэдэх гэдэг санаа нийлэн бодож үзээд гэхдээ энийг шууд нөгөө хүмүүс чинь ингээд мөрөөдөлтөө гал цогтой ингээд цацаа цалгаатай дөрлөж амьдрах болно. Тэрийг бол үзгээгүй энэ дээр юу дурдсан бэ гэхлээр эрх чөлөөтэй болно дур зоргоороо аашлахын хил хязгаар бол бусдад төвөг учруулж буй хэсгэд оршино гэж хэлсэн байгаа байхгүй юу? Эрх чөлөө болно дур зоргоороо байх хоёрын хязгаар нь юу вэ гэвэл бусдад төвөг учруулж буй хэсгэд оршино. За энэ дээр за өөрийнхөө хэмжээг мэдэх гэж байгаа юм болохоор за өөрийнхөө одоо оюун ухаан, чадвар, боломжийнхоо хэр хэмжээд тохируулж тэр амьдралаа бас авч явж явах хэрэгтэй. За өөрийнхөө боломжийнхоо хэрээс хэтэрсэн за тансаглал бол байж болно. Буруу зүйл биш. Одоо зээ такуна жинсээ буруу зүйл биш. Гэхдээ хэрвээ хүн өөрийнхөө хэмжээ боломж орлогоосоо ингээд хэд тансаглах хүсэлт автдаг ч юм уу тий. Эсвэл өөрийнхөө ур чадвараас хэд өндөр албан тушаал горилдог ч юм уу. Одоо жишээ татаа хэлбэл за манагаас нэг
эрчим хүчний цахилгааны инженерийн мэрэгжилтэй хүн одоо барилгын салбарыг би бас мэднэ гэдэг ч юм уу тий. Би энэ барилгын салбартай холбоотой ажил би хийгээ явж ирсэн. Тийм болохоор би энэ барилгын хот байгуулалтын яамны сайд болоход асуудалгүй гэдэг яриа. Тэгэл өөрийнхөө нэрээ тэр албан тушаалд ингээ горилдог ч юм уу тий. Өгдөг өөрөөсөө. Тэр чинь ингээд нэг төрлийн хэмжээгээ мдээгүй үйлдэл байхгүй юу? Яаж ч бодсон тэр хүн одоо нэг юуны муухайгаар хэлэхэд 100 айлын би чадна гэдэг хүн шиг л болчих واخгүй мэрэгжлийн салбарт. Тэгээд тэр Монгол даяар байгаа тэр мэрэгжлийн салбар дотор тэр хүнээс илүү тэр хүн зүгээр хальт толт мэддэг байж болно. Гэхдээ тэр хүнээс илүү тухайн салбарыг тухайн ажлыг яг нөгөө урлагдаг шиг хэмжээнд нь ойлгодог болсон хүмүүс бол зөндөө байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрэн дээр бол хэдий дарах хэдий гишүүн байлаа ч гэсэн өөрийнхөө салбарын мэдлэгээс давтсан өөрөө одоо бүхнийг мэддэг чиг тийм хэмжээгөө аашилж байгаа нь эсэргээрээ ямар үр дүнд даачих вэ гэхлээр энэ бусдад төвөг учруулж байгаа. Нийтийн эрх ашгийг хохирох дээрээ тулах байхгүй юу. Одоо хотын дарга ч гэсэн яаж ч утсан мэрэгжлийн хот төлөвлөгчд хөрөхгүй л байж тараа штэ. Тэгэл тэр хүн магадгүй сайхан сэтгэлээр ингээд алхаад малхаад ингээд хот дундуур яваад энэ тэнд сугыг хараад засъя гэдсэн сэтгэл байж болно. Гэхдээ тэр хүн яг тэр ажлыг яг урлаг шиг тэр хэмжээнд ойлгож чадахгүй л байхгүй яг үнэндээ. Тэгэхээр иймэрхүү байдлаар бас хэм хэмжээгээ мэдхгүй ажиллах нь нийгэмдээ хохирлолтой шүү, хор уршигтай шүү гэдгийг энэ дээр дурдж өгсөн. Тэр энийг бас би ингэж дамжуулж хэлье гэж үнээр бодсон. Окей. Nice. Манайд бас болдог л үзэгдэл шүү дээ, ер нь бол. Энэ дээр бас дахиад жоохон холбогдолтой гэж магадгүй нэг санаа нь юу гэхээр ер нь бол арт түмнийг ингээд хоёр хувааж үзэж байгаа байхгүй юу. Гэтэ энэ нь яг миний ойлгосноос бас жоохон арай өөр санаагаар дахиад гарч ирдэг. Гэтэ ер нь бол арт түмнийг хоёр хуваагаад нэг нь болохоор эзэн арт түмэн нөгөөх нь болохоор кяку буюу одоо зочин арт түмэн гэдэг байдлаар. Тэнгүүт яг үхээр одоо зочин арт түмэн бол яадаг вэхээр зүгээр л ер нь нөгөө өнгөц байдлаар ингээд төрийн хилж байгаа юмд ингээд нэг дагаал ингээд нэг тийм одоо юу гэдэг ялангуяа ингээд төр бол арт түмэн ингээд боловсроогүй байхаар дандаа нэг уур хилэн ч юм уу одоо юу гэдэг айлгах юм тактикаар дандаа явдаг. Тэнгүүд арт түмэн яаж хувирдаг вэхээр зүгээр л одоо зүрх сэтгэлээсээ тэр төрийн хилж байгаа юмыг дагаад байгаа биш. Зүгээр өнгөц байдлаар айх гэдэг одоо нэг жоохон ингээд айсан шинжтэй байгаа л тий. Ингээд нэг юм айгуу юм сул дорой байдлаар гарч байгаа байхгүй юу. Тэнгүүт тийм байдлаар жишээлбэл одоо яг дайн үүсэе гэж бодож хоёр улсын хооронд. Тэнгүүт яадаг вэхээр зочин бол зочин л учраас тэр улсын төлөө тулалддаг байгаа байхгүй юу. Тухтаа явчихдаг. Эзэн болохоор яах вэхээр ямар ч одоо хүнд нөхцөл байдалд байсан улсын орныхоо төлөө эцсийн хүртэл явдаг. Фукузава бас өөрөө юу гэж хэлж байгаа юм гэхээр хэрвээ Япон улсын тусгаар тогтносон байдалд гадаад улс занал хийх юм бол хүн бүр амиа хайрлахгүй тэмцэх ёстой гэдэг энэ байдлыг өгдөг. Тэнгүүд яах вэ гэхээр эзэн арт хүн байхын тулд яах вэ гэхээр одоо юу гэдгийг зүгээр л ийм сул дорой байдлаар зүгээр л ингээ улсын хийлж байгаа юм одоо улс төрд байгаа хүн хийлж байгаа юмыг ингээл нэг дагсан байдлаар юусэн амьдарч болохгүй. Эзэн юм бол чи эзэн шиг байх ёстой гэдгийг хэлж байгаа. Тэнгүүд тэрэн дээр би болохоор бас юу гэж ойлгосон одоо юу гэж надад санагдсан бэ гэхээр би бас нэг тодорхой хэмжээнд ядж хахад ингээ улсаа их орноосоо бас гараа авчиж байгаа. Японд бас нэг 5-6 жил амьдарч байгаа учраас энэ зочны сэтгэлгээтэй болцсон байснаас жоохон ингээд одоо өөр дээр айгүй их тусгаж авсан гэх юм уу. Тийм учраас эцээцэд явж эх орныхоо эзэн арт түмэн байхын тулд эх орныхоо бүхэл юмтай ингээд одоо хэцүү байсан ч зууралдах хэвээр. Тэрийг илүү сайжруулахын төлөө явах хэвээр гэдгийг бас эргээд ингээд жоохон ойлгосон. За энэ би нэгэн зөвхөн одоо тэр ярьж байгаа болохоор дараагийнх нь энэ төрөөс хит хамааралтай байж болохгүй гэдэг санаа хэлсэн шүү дээ тий. Төрийг сохроор дагах бус одоо үндсэн уулынхаа хэрэгжилтэн дээр санаа тавьдаг өөрийн гэсэн толгойтой боловсролтой би тас иргэн бай гэж байгаа. Тэгэхээр сая чиний яран дээр дурдсан. Тэгээд одоо жишээ нь энийг бас хэлчихлээ. Хэрвээ бүх зүйл төрөөс шалтгаалвал ингээ хит өргөн цар хүрээг хамарсан халамжийн төр болчвол ард иргэдэнд сул дорой болно гэж хэлсэн байна лээ. За. Энэ бол улсын хөгжлийг
дундаж давхаргийнх нь ер нь авч явдаг. Дундаж давхар гэдгийг энэ хүн бас энд дурдж хэлсэн байгаа байхгүй. Тэгээд одоо засгийн толгойд бус тухайн нийгмийн толгойд бус бас хамгийн доотлолтон бус одоо жишээ нь засгийн ажлыг ойлгоод дэргэцээд ажиллаж явах боломжтой мөн ард иргэдийн урагшлах чиглэлийг нь зааж чадах тэр ангиас давхаргаас нийгмийн хөгжил эхэлдэг гэдгийг бас энэ дээр ярьсан байлаа. Тэгээд эрх чөлөөтэй бие даасан байдал гэдэг бол иргэний өөрөө хариуцлагатай бөгөөд хөгжилтэй байх явлаа гэж бас дурдсан юм байна. За тэгээ энэ дээр би бас түрүүний тийм яг төртөө холбогдоод бас нэг аюу гой санаа нь юу байсан бэ гэхээр ер нь бол ингээд улс одоо Японч нэг хэсэг бол хаалттай байсан шүү дээ. За зарим одоо зөвхөн Нагасаки хавцаа ч юм уу ер нь бол нийлэлтэй байсан ба. Ерөнхийдөө ингээд улс нь ингээд хаалттай улс байгаад тэнгууд хаалттай улс дотор яг уу гэхээр ард түмэн тэнэг байвал улс төр ашигтай байхгүй төрийнхэнд тий. Гэтэл нээлттэй болчингууд гадаад улс орнууд амирх байна шүү дээ тий. Тэнгууд гадаад улс орныхан хизээ нэгэн цагт орж ирэх юм боломжтой. Ер нь бол хүссэн цагт орж ирэх боломжтой болчингууд яг уу гэхээр за одоо гадны Европ ч юм уу Америк амар том одоо яж хат биетэй тий гарууд ороод ирэнгүүт Япон хүмүүс нөгөө одоо жоохон айсан байдалтай байсан гэж байгаа байхгүй тий. Тэгэнгүүт одоо бизнес хийж яхад тэр нөгөө айцаасаа болоод айгүй их юм юу адаг одоо олзлуулах гэдэг юм одоо юу гэх юм тий. Айгүй бизнесийн хувьд юм ашиггүй юм дийлүүд гэсэн юм л да. Тэнгүүд тэр яаж байгаа юм гэхээр зөвхөн хувь хүн сул дороогоос болоод хувь хүн хохирол хүлээж байгаа ерөөсөө хэрэг биш. Энэ бол улс хохирж байгаа. Тухайн хэмжээгээр хохирж байгаа юм хэрэг болно. Тийм учраас одоо юу гэх юм манай Монгол улс ч гэсэндээ ерөнхийдөө тийм шүү дээ. Хувь хүн сул дорой байснаар улс ерөөсөө хожихгүй. Харин нэг хүн одоо иргэн гадаад улстай дийл хийгээд хожигдчих юм бол тэр бол ерөөсөө иргэн аагийн асуудал биш. Монгол улсын эрх ашиг тэнд яригдэж байна. Тийм учраас чиний эрх ашиг бол зөвхөн чиний эрх ашиг ерөөсөө биш. Улс их орны бас эрх ашиг тэнд яригдж байгаа шүү. Тийм учраас чи улсынхаа төлөө чадвартай мэдлэгтэй хүн байх ёстой. Энэ санаа бас надад аягүй таалагдсан. Наад чинь уул нэг чухал санаа тий. Тэгээд одоо жишээ нь бүх хүн гэлтгөө аж ахуйн нэгж бас ороод ирж байгаа байхгүй юу? Жишээ нь оюу толгой заагаад энэ альтын компанидаа ингээд гэрээ хилцэл хийлээ гэхэд тэрэн дээр одоо жишээ нь нэг ичихгүй бас өнгөрөхгүй гэл яг ижил тэгш өөрсдөө тэдний доор гадаадтай одоо гэрээ хилцэл хийх хэмжээний чадвартай байж болохгүй гэдэг зүйл. Тэгэхээр энэ үед Япончуудын хувьд бол яригдчихсан байна. За тэгээд энэ улс дараагийнх нь улс орны хөгжил иргэн бүрийн хичээлүүдээс шалтгаална гэдэг. Энэ зөндөө яригдчих шиг боллоо. Үндэсний тусгаар тутамд иргэний ухамсар гэдгийг бас ярьсан тийм. За энэ дээр яг энэ хэсгийг бол тэр чигээр нүүчээд өгч гэж бодлоо. Ер нь энэ дэлхий дээр боловсролгүй мэдлэггүй ард түмнээс илүү өрөвдөлтөй бас зэвсмэр зүйл үгүй. Ухаан мэдлэггүй байна гэдэг нь эцэстээ ичхүр сонжургүй байна гэсэн үг юм аа. Мунхаг хүмүүсийг захирахын тулд учирлан зааж ойлгуулах аргагүй тул мөн зөвхөн хүчээр айлган сүрдүүлдэг арга үлддэг. Мунхаг ард иргэдийн дээр харгас хатуу засаг оршдог гэж хэлсэн байна. Тэгээ энэ бол үнэхээр тийм одоо жишээ нь сая хэлсэн шүү дээ. Дотроо бол нөгөө хүмүүсээ тэнэг байлгаад тэргээд нь жоохон айлгаж засгаар айлгаад болоод исэн. Тэгсэн чинь яг нээлттэй зах зээл болоод ирэнгуут яасан бэ гэхлээр бүгдээрээ ингээд нөгөө интернэшнл сэтгэлгүй гэхүү дээ. Ингээд гадаад Америкт амьдэрсэн ч нөгөө Япон гэдэг улс гэдэг утгаар нь хайрлахгүй, өөрийн тусгаар тутамд ялгарх зүйлээрээ хайрлахгүй. Тэгээ онгууд нөгөө улсын тусгаар тутамд өөрөө гангаж байна гэдэг. Одоо энэ айлгадаг арга бол үйлчлэгээ болсон нийгэм байна гэдгийг энэ дээр нэрээр дурдсан хэлсэн. Тэгээд энэ дээр иргэний ухамсар гэдэг зүйл дээр за мэдээч хэрэг хууль улсынхаа хууль эрх зүйгээр хамгаалуулаад аюулгүй нийгэмд амьдарсан мөртлөө за тэр зөвхөн ашиг хонжоо хүртэж хуулийг зөрчдөг хүмүүс ашиг хонжоо хайж хуулийг зөрчгөн буруу. За манай нөгөө татвар гээд хит өндөр нийгэм стресстэй байгаа болохоор гэхдээ татвар улс авах бол тодорхой хэмжээнд авах зүйл шүү дээ. Байхан зүйл. За мөн чинэлэг амьдралтай айлдан гэ мэдлсэн хүн ч гэсэн одоо эд тогшил цуглуулахаас илүү цаашгүй өрхөвгтэй боловсролтой болгож мэддэггүй хүмүүс ч байна.
Тиймээс энэ хүний яг хэлдэг энийг ард түмэн минь ээ тав тухтай амьдралыг эрэлхийлэн мэдлэг боловсролд зориглон шаардгаяа гэсэн байна. Тэгээд тийм улсын хувьд хүн бүр эхлээд өөрийн үйлдэлийг зөв болгох, сурах хүсэлтэй байх, мэдлэгээ хэлэх, өөрийн байр суурь албан тушаалдаа тохирсон мэдлэг ёс зүйг эзэмших явдал чухал юм аа. Одоо жишээ нь өөрийнхөө гэрээ ингээд баян чинэлэх хүн биш үү цааны. За тэр хүн бол өөрийнхөө гэр нь бусдаас ингэж хараад тус болцсон. Гэхдээ одоо нийгэмдээ ингээд үр хөвгтөө бэлдээд оруулах чадваргүй. Эсвэл нийгэмдээ ингээд ямар нэгэн зүйл өгийн хандивлыг тус боллыг ч гэдэм үү те. Өгхийн ухаан гэдэг зүйл байхгүй болоод ирвэл тэр хүн жишээ нь яг хөө би даас өрх болцсон. Тусгаар тогтнолцоо өрх болцсон. Гэхдээ одоо жишээ нь тусгаар тогтнолцоо Япон хүн бол биш ээ гэж хэлж байгаа байхгүй тийм хүнийг. Одоо яг Монголд ч гэсэн ингээл санхүүгийн хувьд ингээд асуудалгүй гэрээ аваа явчлаа. Тэгээд яг нийгмийн оролцоо одоо нэгэндээ туслах өгхийн ухаан гэх бүх зүйл байхгүй болчвол тэр хүн бол ингээд Монгол гэсэн сэтгэлгүйгүй. Ер нь бол би даасан Монгол хүн бол биш болчиход байгаа шүү дээ. Тийм санааг бас энэ дээр хэлсэн байна лээ. Тийм яг одоо энэ санаан дээр надад таалагдсан хэсэг нь юу байсан гэхээр тэр яг л чиний хэлсэнтэй ер нь бол адилхан нөгөө одоо идэж уух, өмсөж зүүх, амьдрах гэдэг энэ үндсэн хэрэгцээнүүд шүү дээ. Энэ хэрэгцээгээ хангаал болчдөг хүмүүс байгаад байдаг. Гэтэл манай хүн болохоор ер нь явж юу гэж хэлж байгаа юм гэхээр төр байгаад байгаагийн учир холбогдол, сурахын учир холбогдол ер нь цаашдаа явж юу юм бэ гэхээр хүмүүс хоорондын харилцааг үүсгэх. Тэгээд тэр харилцаанаас үүдсэн одоо ашигт чанаруудыг бий болгоод тэрийгээ одоо ёс сурт бүмээ гэж хэлж байгаа тийм. Одоо илүү хөгжсөн нийгэм болгоод тэгээ энийгээ өөрт одоо харагдахгүй байгаа ирээдүйн үр очтой үлдээх. Тэгээ бид нар ч гэсэн тухайн үед одоо 1870-ад онд ч гэсэн тий бас л одоо 100 жилийн 200 жилийн өмнөх хүмүүсийн одоо олж мэдсэн хийж бүтээсэн зүйлийн үр ашигмыг их хүртэл амьдарч байгаа ш тий. Яг тэрнтэй адилхан бид нар ч гэсэн 100 жилийн өмнөх хүмүүсийн хийж бүтээсэн зүйлийг аваад амьдарч байна. Тийм учраас бид нар одоо зөвхөн өөрийгөө ингэ болгоод өнгөрөх биш, нинген туштай нуу косекио нукус гэж хэлж байгаа. Консекио нукус гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл хүн болж төрснийхаа атуу ашиг гэж бас хүмүүс ярьдаг тий. Одоо ямар нэг зүйл байдлаар мөн цэнэ үлдэх хэрэгтэй гэж хэлээд байгаа байхгүй. Тийм учраас тэрний төлөөс хуралцах ёстой гэдгийг аягүй хэлж байгаа. Тэгээ ер нь бол манад одоо юу гэдгийг сүүлийн үеийн ер нь бол тренд тэр шүү дээ. Аягүй сайн сурвалж сураад маш өндөр цалинтай үеийн компанид ороод тэгээд аж амьдралаа аягүй сайхан авч яваад тэгээ энэ бол яг зөвхөн хүнд бусдад түүх удахгүй амьдарч байгаа. Одоо Японы соёл ерөнхийдөө соёл юм шүү дээ. Бусдад түүхгүй удахгүй амьдарч байгаа. Гэхдээ тэр амьдрал чинь ингээл болчих юм бол хинд ч үр ашиггүй амьдрал болчих байгаа хгүй эргээд. Тийм учраас бусдад түүхгүй удахгүй байх нь мэдээж номер 1. Хоёрдугаарт бусдад ирэх одоо юу гэдгийг ашиг өгөхөөр тийм ашигт байдлаа одоо гаргаж те нийгмийн нэг гишүүн гэдэг утгаар ингэж амьдрах хэрэгтэй гэдгийг одоо ярьсан байгаа. Тэгээ энэ талаар одоо их хүмүүс яг юу гэж хэлэхийг мэдэхгүй. Гэхдээ ер нь бол ингэж бодмоор. Яг наад хэсгийг шин санчлаа. Нэг яг бүх амьтанд хүүхдүүдэд тэгээд өсгөө явуулцдаг. Яг энэ чигээрээ байвал зүгээр нэг шоргоолжийн боловсролд нэг шоргоолжтой дандсан тэтгэл зэйлэг гэж байгаа. Нэг яг тийм ишлэл байсан санагдаж байна. Яг энэ зэйлэг дээр. За миний дараагийн хэсэг нь болохоор хэлбэрээс илүү агуулга чухал гэдэг зүйл байсан. Цаагаас харьцаж яригдчих боллоо. За энэ дээр болохоор жишээ нь яг тэр үгээр нь ашиглахаар энийг бас үгээр нь айгүй гоё хэлж байгаа болохоор энийгээр нь уншаад бичиж хэлээ. За Эрдэм ном бол будаа тэрэмдэж байхдаа сурч болно. За одоо хоол хүнс гэдэг зүйл чинь заавал одоо баруунаар хийх шаардлагагүй адил. Будаага идээд мисогоос орж байхдаа ч барууны соёлыг сурч болно гэж хэлсэн байгаа байхгүй ёо гэж. Энэ ямар гоё иш такав яг энийг бас надад айгүй гоё санагдсан. Ер нь одоо жишээ нь жоохон барууны орноор ингэж явцсан хүмүүс байдаг шүү дээ. Тэгэл одоо соёлын мөн чанарыг жишээ нь сураагүй. Айгүй сурсан ч байж болно л доо. Давхар одоо жишээ нь авч гээхийн ухаанаар хандаагүй. Багшийнхаа одоо айгүй шүтэж биширдэг багшийнхаа за хумсаа мэдгийн ч гэсэн давхар ингэж сурч чинь гэсэн үг байхгүй юу?
муу зуршилтайгийн яг л ийм байт юм байна гэдэг. Энэ нь болохоор зүгээр л нэг үзэл санааг одоо ингээд хуучин зүйлээ үгүйсгээд шинэ зүйл чи ийм байт юм биш тэгээд тэр шинэ зүйлдээ бүхэлд нь итгэж чинь гэсэн үг. Барууны соёл чинь ингээд бүхэлдээ төгс биш. Одоо Баян ядуугийн ялгаа чинь энэ баруун чи амар байгаа үстэй Японд ч гайгүй байна гэдэг зүйлийг бас хэлсэн шүү дээ тий. Тэгэхээр шууд төгс гэж итгэж болохгүй гэдэг санааг энэ дээр авч гээхийн ухаанаар хандаа гэдэг зүйлийг хэлсэн байсан. Энэ айгуу таалагдсан. Тийм. Юу шүү дээ. Энэ дээр яг нөгөө жоохон тодруулаад хэлэх юм бол Фукусава Юкичи өөрөө нөгөө Европыг судалдаг. 19 наснаас эхлээд байна уу те. Нидерланд одоо Голланд хэлийг сураад тэг Голланд хэлээр дамжуулаад Европын соёлыг сурсан. Одоо тухайн үед бол Йога쿠ша гэж хэлдэг те. Европыг судалдаг хүмүүсийг ерөнхийдөө хэлж байгаа байхгүй. Тэгээ одоо номон дотор ч айгүй англи хэлийг хаяа оруулж ирдэг те. Энэ нь бол одоо спирит гэсэн үг юм а гэдэг байдлаар ч юм ингээ оруулж ирдэг. Тэгээ тиймэрхүү байдлаар сурсан. Гэхдээ сурахтаа бас нөгөө Японыхоо үн цэнийг авч үлдэх хэрэгтэй гэдэг дээр яг одоо тийм бат те өөрийн гэсэн юм үзэл ухаантай одоо байсан бас айгүй одоо биширмээр гэх юм уу те. Тэгэхгүй зүгээр бүх юм л яг л нөгөө Европ шиг байх хэрэгтэй. Одоо юу гэдэг өрсөлдөөнтэй байх хэрэгтэй. Би бол жоохон капиталист нийгмийн эсрэг байдаг байр суурьтай тодорхой хэмжээнд бүгдийг үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ ерөнхийдөө нөгөө одоо юу гэдэг Америк хит одоо хүнлэг бус гэх юм уу те. Ийм эдийн засгийн хөгжлийн бол эсрэг байр суурьтай байдаг. Миний хувь хүн өөрөө. Тэрнтэй ер нь бол айгүй дөхөж очих учраас манай үний ярьж байгаа санаа бол бас айгүй таалагдсан. Би энэ нэг жишээ бодож ирсэн. Одоо жишээ нь баруунд за хормын бөгж заавал алмазын шилтгээтэй ч байдаг ч юм уу те. Тэгэл нэг алмаз гэдэг зүйлийг айгүй юмд оруулаад заавалчгүй манайх одоо жишээ нь барууны соёлтой хүн гэхээр алмазсан бөгжтэй болох биш бөгжгүй боллоо одоо хорим хийх боломжгүй гэдэг тэр ойлголтыг энэ жишээ нь авч болохгүй гэсэн санаа нэг дээр. Тэгээд сая бас юу гэж ярих гэж байна. Тийм. Яг энэ бас миний бодол шүү дээ. Ер нь хэд тийм глобалчлагдах зүйлийг бол дэмждэггүй байсан болов уу гэж нэг халт дүгнэлтээр бодсон. Зүгээр бас одоо хэд глобалчлагдах сэтгэлгээг ингээд түгээгээд дэмжиж байвал нөгөө нэг хүмүүс хамтдаа ингээд улсны өрөө сулдаж идэг, хүчгүй болж идэг. Энэ олзлогдох магадлал их гадныханд дээрдүүлэх магадлал юм бол ихсэн. Тэгэхээр ингээд бөөн тархаа глобал хүн болчвол нэг нэгээрээ ингээд тарчж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр гөр ингээд том тоглогчдын хувьд тэднийг ингэж байрч баазаж удирдах нь амархан болчдөг. Тэгэхээр ингээд тодорхой хэмжээнд нийгмээ бас хамгаалаад дотроо тэр өөрсдийнхөө үзэл санаа, өөрсдийнхөө тусгаар тогтнол гэсэн үг шүү дээ. Тэр өөрсдийнхөө хэв шинжийг хамгаалаад үлдсэн улс гэдэг зүйл байна. Тэгэхээр энэ улсын төлөө ингээд амь хайргүй эцэг амиа тэнцдэг хүмүүс бол энэ улсын иргэн бид нар ийм байж энэ дэлхийн хэмжээнд ч гэсэн бие даасан тоглогч байж чаднаа, өөрсдийнхөө үзэл санааг хамгаалж чаднаа гэдэг сэдвийг бол ингээд цогцолж ин да гэдэг зүйлийг бол нэр энэ дээр мэдэрчээсэн юм байна. Nice. Окей. За минийх болохоор энэ бол яг зөвхөн юу юм. Надад зүгээр маш аюул их таалагдсан нэг хэсэг. Одоо нэг өгүүлбэр байна. За тэрийг би эхнэр нь уншчихъя. Одоо ер нь ертөнцийн юмс урагшлахгүй бол дандаа хоошлж идэг. Яг. Хоошлохгүй бол дандаа урагшилж идэг гэдэг үгийг хэлсэн байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл юм бол хизээч яг байгаа байрандаа тэр чигээрээ л байгаад байна гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Байнгын хөдөлгөөнд байна гэсэн үг. Одоо энийг айгүй энгийнээр тайлбарлах юм бол хэл сурахтай яг адилхан байхгүй. Одоо зарим хүмүүс ингээ одоо чинь Япон хэл сурахад ч юм уу те. Ингээ эргээ харахаар ерөөсөө яаж Япон хэл сурсан ч юм уу те. Яаж англи хэл сурсан гэж хүмүүс айгүй их асуудаг. Энэ бол ерөөсөө л сурхаа зогсоогоогүй л байхгүй. Өдөр болгон сураал гэсэн. Тэгэл сурж байгаа болохоос биш. Одоо юу гэдэг гинт нэг юм magically те айгүй гоё юм ур ухаан олж аваад хэлийг сурчна гэдэг ойлголт ерөөсөө байдаг. Сурахгүй бол ерөөсөө ингээл хоошоо байхгүй мартагтаал яваад байна гэсэн үг байхгүй. Тэгэл тэр чадвар чамаас байхгүй болчихно гэсэн. Тэр хүн бол ямагт урагшилж явах хэрэгтэй юм байна гэдэг энэ санааг гаргаж өгсөн. Энэ өгүүлбэрт би айгүй их таалагдсан 63 дугаар хуудас гэдэг хуудасынхын номерыг хүртэл тэмдэглэж авсан баг. Би бас яг наадах чинь насан туршдаа хизээч суралцгаа зогсоож болохгүй гэдэг энэ яг сурахгүй л бол хоошлно.
хойшлохгүй байгаа зүйлс урагшлна. Энэ үнэхээр гоё юм. Тийм. Одоо чи дээр бас хэлсэн шүү дээ. Ингээд соёлын хувьсгал соёл ингээд өвлөгдөж явж идэг. Одоо хүн төрлөختн нүүснээ яг энэ ном дээрээ бас хэлсэн. Хүн төрлөختн нүүснээс хойш одоо манай эдний өмнөх 1600 оны үе хүртэл уншичаад тэрний дараа 200 жил ингээд алгацчаад 1800 оноос уншвал тэр хоорондох иргэншил бол шал өөр болцсон байгаа. Одоо тэр хооронд чи ятгахнаа нөгөө аж үйлдвэрийн хувьсгал болчихж байгаа шүү дээ. Гинт бүх зүйл ингээд тэнгэр газар шиг болцсон байх байхгүй. Яг энэ бүх зүйл дээр адилхан. Жишээ нь анх за Японд болохоор одоо нийгмийн давх ажилтны дээр нь багш нар, эмч нар байгаа шүү дээ. Анх ингээд тэр доороос эхэлж байгаа байж болъё. Доотлын тэр худалдаачны давхаргаас эхэлжсэн байж болно. Тэгэл тэр хүн чинь ингээд нэг сураал явж идэг. Багш эмч бол хизээ нэгэн цагт очиж шүү дээ. Сураад явчвал. Тэгэхээр зүгээр энэ бүхэн ингээд сурсноо сураагүй юугаар л ялгагдана. Бас өчигдөр ингээд ямар нэг юмдаа сайн байлаа гэд тэрэн дээрээ ингээд зогсчвал маргааш нөгөө өчигдрийн мэдлэг чинь аль хэзээ хозорцсон. Тухайн үеийн үнцэнтэй байха болцсон. Аль хэзээ нөгөө мэдлэгийн өрөө ингээд ууршилсан. Тэгэхээр тэгж дагаж ингэж одоо жишээ нь 2020 онд ингээд сургуулиуд төгссөн бол салбарынхаа шин мэдлэгүүдийг ингээд сураад байжхгүй бол 20 оны тэр мэдлэгээрээ ингээд зах зээлд үнэлэгчсэн юм чинь ингээд буурч шүү гэдгийг бас жоохон хэлсэн болов гэж бодсон. Тэгээд энэ хэсгийг за уншгүй яах вэ? За бол. За уншиж. За эрдэм шамдаж буу хүмүүсээ гэж байгаа юм. За нэгний өмнөх тухтай байдалтай бүх хуурт ирээдүйн амжилт илүү агуу амжилт руу зорио гэсэн байна. Тэгвэл ингээд мажимэний бүр уухгүй ингээд хичээл зүтгэрлээ гаргаж хичээл хийн гэдэг чинь бол хичээл хийж байгаа гэдэг чинь бол магтах зүйл биш ээ. Өөрийгөө ингээд дөөлгөх зүйл биш ээ. Тэгэхээр одоо жишээ нь архинд орцсон хүнтэй энгийн хүн өөрийгөө харьцуулж байгаатай л адилхан. Сурхаа болцсон хүнтэй би сурж байгаа гэдгээрээ л өөрийгөө харьцуулж байгаа та ялгаагүй зүйл шүү гэд одоо хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй хөгжлийн бэрхшээлгүйгээр гайхуулж байгаатай л адилхан зүйл. Тийм учраас илүү үр дүнтэй илүү агуу амжилтын төлөө зорио гэсэн зүйлийг бас нэр хэлсэн байсан. Тийм. Юун дээр хоёр санаа явах гэдэг юм. Хоёулынхын цаг бас нэлээд явж зүгээр үү? Яриад. За минийх болохоор одоо 8 дахь уурал орж байна. Минийх жоохон ярих уу? Бүртээ ярьчих уу? За тий. Окей. Тэгэхээр бүтэн ном ярьж байгаа юм ч одоо аргагүй л тий бас. Тийм. Талдал орж ийн ном байна. Тийм. Талдал орж байна. За энэ дээр зүгээр нэг юм сонирхолтой юм нь байсан гэхээр түрүүний нөгөө middle class гэдэг чам дээр бас гарсан санаа. Ерөнхийдөө нөгөө улсын хөгжлийг төр биш тий доор байгаа бүр одоо шумын гэж хэлээд байгаа юм л та одоо доорч гэж бас хэлэх нь ашиг. Гэхдээ ер нь бол арт түмэнч бас биш. Дундах яг middle class-ийнхан бүтээгээд байна гэдэг энэ санаа гардаг. Тэгээ энэ санаан дээр юу гэж хэлдэг вэ гэхээр одоо юу гэдэг юм. Одоо Шинокошо гэж нөгөө феодалын нийгэмд яг ирсэн байсан байгаа. Одоо дөрвөн юм биш тий давхарга тийм. Тэнгүүд тэрэн дээр яадаг вэ гэхээр шоон хамгийн доотлоо байхгүй өөрөөр хэлбэл нэг худалдаа хамгийн доор байгаа хөрх юм. Тэнгүүд Мэйжигийн одоо засгийн газар болоод тэгээд ирсэн чинь хүмүүсийн карьер яаж хардаг болсон гэхээр улсын албат болох гэдэг болсон бүгдээрээ канри болох гэдэг. Ягаад гэхээр тухайн улс үед үнэхээр нөгөө засгийн газар шинжилгээ хийжсэн учраас одоо миний төсөөлж байгаа шүү дээ. Хүч чадалтай байсан нь ерөнхийдөө бол улс байсан байгаа байхгүй. Тэгээ улсад айгүй чадвартай хүмүүс нь очиж ороод идэг. Тэгээд нөгөө хувийн сектор нь хаягдсан. Хүмүүс бизнес хийдэггүй. Тэнгүүд манай Фукузава Юкичи өөрөө бизнесмен, ер нь бол бизнесмен гэдэг юм номыг уншаад ойлгож байна. Яг үгээр дандаа бизнесийн талаар ингэ тайлбарсан байдаг байхгүй. Тэгээ авч байгаа жишээнүүд нь ч гэсэн ерөнхийдөө тийм. Тэнгүүд яг үгээр улсын хорныг хөгжүүлэх нь ерөөсөө хувийн сектор. Middle class-ийнхан. Тэр хүмүүс яадгүй гэхээр арт түмэнд яаж амьдрах бол гоё юм бэ гэдэг тэрийг харуулдаг
гэж байгаа байхгүй. Зөвхөн дээрээс ингээл нөгөө шийдвэр гаргаал байдаг биш. Яг ард түмэн яаж хаашаа чиглэж явах вэ гэдгийг middle class-ийн хамгийн харуулдаг. Одоо Европын хөгжлийг аваад үзсэн ч гэсэндээ дандаа том санаа, том бүтээлүүд таанаас гарч ирсэн. Тэгэхээр дандаа л middle class-аас гардаг гэдэг утгаар. Тэгэхээр хамгийн ихний тэр нөгөө нэг одоо юу гэдгийг одоо гаргах гээд байгаа санаа маань ерөнхийдөө явж юу юм гэхээр манайхан айгүй нөгөө хувийн сектор руу одоо юу гэдгийг одоо хүчтэй орох хэрэгтэй юм байна л да. Ер нь суралцсан байгаа хүмүүс бол тий. Ерөөсөө л өөрөө юм хийх ёстой юм байна. Тэнгүүд тухайн үед хүмүүсээс ямар асуулт ирж ирсэн гэхээр ингээд төрийн ажлаа болоод хувийн сектор руу ороод тэгээ тэр хүн ингээд амжилттай явахгүй бол яах юм бэ? Одоо орлогогүй болчихвол яах юм бэ гэдэг ийм асуултыг ингээд тавьсан байхгүй. Тэнгүүд юу гэж юм гэхээр үнэхээр л сурцсан чаддаг мэрэгчсэн хүн болвол өөрөө өөрийнхөө хоолыг олоод явж идэх чадвартай л байна. Тэгж чадахгүй байгаа бол чи үнэхээр чадваргүй л гэсэн байдлаар хэлсэн маа. Тэгээд тэр энэ бол надад амар тийм одоо юу гэдгийг тийм ирч хүч одоо урам хайрлсан юм үгүйсэн. Үнэхээр л чи чадвартай бол чи яаж хийж байгаа хоолоо өөрөө олж идэнэ. Тийм учраас айхгүй зоригтойгоор хувийн секторт орох хэрэгтэй байна гэдгийг. Гэхдээ манай Монголд ингээд тавиад үзэхээр төрийн дарамт амар их байдаг. Тэр өөрөөсөө данхар төрийг багасгаад ард түмэн илүү хэрсүү болоод тэгээ илүү өөрийн чадах зүйлээрээ хувийн секторуудад маш сайн ажиллаад тэгээд ер нь бол явах боломжтой юм болов гэдэг энэ санааг бас гарсан. Наад чинь яг зөв. Одоо чинь за яг өөрөө шууд юу компани байгуулад эхэлдэггүй маа гэхэд хувийн хвшилд ажиллаж болдог шүү дээ. Одоо жишээ нь за битүүр байдлаа гэж үзэн шүү дээ. Монголд босч очоод ингээд Монголын зах зээл дээр жишээ өөрийгөө борлуулж чадах байхгүй юу? Одоо жишээ хувийн хвшилд заавалчгүй төрөөс гуугаад авахгүй, төрийг заавалчгүй данхар болгох гээд авахгүй. Одоо жишээ нь яг ийм төрийг яг нөгөө нэг албан тушаал хардаг нөхдүүд яг иймэрхүү нөхдүүд ингэж шимэгчлээ доор нь ороод нөгөө нэг дээрээ нэг тэнэг нөхрийг залчаад нэг одоо төрийн нэрээр хулгай хийдэг. Тийм нөхрийг залчаад тэгээ доор нь ингээ гурвалжин пирамид үүсгэж яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр зүгээр магадгүй хэрвээ өөрөө ингээ хувийн хвшилд ингээ юм бүтээгээ хийгээд эсвэл чаддаг нэг тэр ингээ хамжаад хийгээ явж болно шүү дээ. Тэгээд үнэхээр төрдөө хэрэгтэй бол шууд төрлөө нь өөр илүү чадвартай мундаг болсныхаа дараа ороод ажиллаж болно. Үгүй юм аа гэхэд хувийн хвшилдээ ингээд нийгэмдээ баялаг бүтээгээд амьдраа явах чинь улсынхаа төлөө зүтгэж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм болохоор шууд би нэг Facebook дээр постоо болсон шүү дээ. Тэн төгсөг шинээр төгсөж байгаа юм бол юм. Төрийн ажил руу бити ороод цаг хувийн хвшилдээ мэрэгчлээ дэвшлүүлээд туршлагаа хөрвүүлээд явуулсан дээрээ тийм бас энийг хальтуун институтаас олсон байсан юм. Дараагийн хоёлаа ер нь юу яа? Нэгэнтэй л цагт баригдaltaгүй, нэгэнтэй л энэ номыг зөв оновчтойгоор тайлбарлаж хүргэх гэж байгаа бол жоохон цаг хугацаа зарцуулаад дуустай. За тэгээд миний дараагийн болохоор атаархлын мэдрэмж дэд авч болохгүй гэдэг. Ер нь бол атаархал гэдэг чинь бүх муу зүйлийн үндэс юм аа гэж бичсэн л дээ л дээ. Атаархал атааж өгтэй бол. За энэ дээр уншаад бусдын аз жаргалтай байдлыг өөрийнхөө зовлон шаналлтай харьцуулаад өөрийгөө бусдаас доогуур гэж үзээд тэгсэн мөртлөө тэр хүмүүс бусдыг өөрийгөө сайжруулах аз жаргалт хөрхийг оролдохын оронд нөгөө хүнийгээ доош хийж тэр хүнийг зовлон руу татна оруулж өөртөө ингэж өөрөө дээшээ гарч тэнцвэржүүлэх биш. Нөгөө хүмүүсээ ингэж зулгааж тэнцвэржүүлэхийг боддог зүйл нь энэ атаа хоош житэй гэдэг зүйл аахгүй юу? Энэ болохоор ингээл бүх муу зүйлсийн үндэс болдог хүний дотор бодож болох муу зүйлсийн үндэс нь атаа житэгээс үүдэлтэй. За тэгээд тийм атаархлын шалтгаан болохоор за ядуурл болно эрх чөлөөгүй байдал гэж хэлсэн байгаа байхгүй юу? Эрх чөлөөгүй ч юм уу? Одоо жишээ нь мэдээж санхүүгийн эрх чөлөөнд хөрчвөл нөгөө зүгээр хүн баян байсныхын төлөө үзэн ядаад авах болох л байна л та хүн чинь.
Эсвэл алуун тушаалд хөрчүүл өөрөө бус алуун тушаалтай хүмүүсийг үзээдгүй ч юм уу. Өөрсдийнхөө довж яваа, гутарч яваа шалтгаанаа нөгөө хүмүүс тэр дунд чинь бас өөрийн чадлаараа хөрөнгөсөн ч хүн байгаа. Ухаан мэдлэгээрээ тухайн алуун тушаалд тохирсон ч хүн байгаа. Тийм болохоор тийм. Энэ дээр хамгийн намайг нь тэр Эдогийн үед болохоор нөгөө нэг эхнэрүүд нь одоо жишээ нь хүмүүс ингээд Япон улс биш энэ нэг хэдэн феодлуудын доор байна гэл тэрэн дээр ингээд үзий ядах сэтгэлгээгээд юурдсан байдаг ч юм уу тий. Тэрнээс гадна ингээд эхнэрүүд нь бас энэ нөхрийн гэр бүлийн эднээс нөгөө нөхрийнхөө гэрээр нь нэрлж явдсан шүү дээ. Би бараг эдний гэр бүлийн төлөөж үтгэдэг гэдэг ч юм уу. Ирэх чөлөөгөө амьдраад энэ ч гэдэг юм уу. Тэгээд нөхрөө үзий ядах үзэл хүртэл тэр дунд байсан гэд энэ юунаас ядуу болно их чөлөөгөө байдлаас үүссэн нөхөртөө үүсэж байгаа одоо хорсол хүртэл байсан гэж энэ дээр дурдсан байна лээ. Яг гоо гэр бүлийн дотор хүртэл ийм зүйл үүсдэг байх юм байна шүү дээ. Энэ дээр бас тийм жоохон нөгөө холбогдох хэсгээр санаанд орж байгаа нөгөө юу байна? Жоги канке гэдэг одоо дээд доод ийм хүмүүсийн хандлага байна л да. Тэрийг хоёр жишээн дээр авч тайлбарсан байгаа. Тэр нь юу гэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын одоо хүч тэнцвэргүй байдал. Дээрэс нь эцэг их хүүхэд хоёрын хоорондын харилцаа. Тэр авч тайлбарсан байгаа юм л да. Тэгээ ер нь бол нөгөө эн чин феодлын нийгмээс шилжиж байгаа учраас яалтчгүй хүмүүсийн нөгөө дефолт утга нь одоо толгойд нь байгаа юм юу вэ гэхээр одоо миний дээр ямар нэгэн хүн байгаа, миний доор ямар нэгэн хүн байгаа гэж ингэж боддог. Ийм давхаргын нийгэмд л ерөөс маш олон жил явцсан учраас тэрнээс ингэ гарна гэдэг хэцүү шүү дээ. Тэгэхээр тухайн үед одоо бол ингээд бид нарт мэдээж юм шиг сонсогдож байгаа хэрнээ. Яг Фукузавагийн энэ бичиж байгаа үед бол шинэ санаа байсан байна. Тэгээ энэ шинэ санааг юу гэж тайлбарлаж байна гэхээр одоо чинь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын ялгаа нэр юу гэж хэлж байгаа юм гэхээр эрэгтэй хүн бол одоо ер нь бол хүлээн зөвшөөрөхөд хэцүү ч гэсэн энэ чинь бол одоо байгалийн одоо өгөгдлөөс бид нар ялч зугтаж чадахгүй л юм л да. Өөрөөр хэлбэл ямар ч эрэгтэй хүнийг авчирч ирээд эмэгтэй хүнтэй тултуулахаар ялаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ерөөсөө л яг нэг одоо үүсгэж чадахгүй. Хичнээн бид нар адил тэнцүү гэж хэлмээр байгаа боловч одоо ялангуяа эмэгтэй хүний хувьд те эрэгтэй хүнээс дор гэж ингэж хэлүүлэхийг хүсэхгүй байгаа боловч яалтчгүй ийм одоо ялгаа бол байна гэдгийг мань хүн нэгдүгээр хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ зөвхөн үнийг нь л авч үзээд эрэгтэй хүн бол одоо эмэгтэй хүн бол эрэгтэй хүний доор байх хэрэгтэй гэдэг ийм байдлаар ингээд одоо оннаа дайгаку гэж ном ишгэлсэн байдаг шиг санагдчихэв. Тэгээ тэр номон дотор юу гэж хэлээд байна гэхээр ерөөсөө л одоо эмэгтэй хүн бол яг л одоо ингээл одоо гошүүжийн самаа тий яг л нөхрийнхөө ингээл хийснээр нь байгаа л одоо өөдөөс нь ямар ч үг сүрдэггүй тий ингэж ийм дагаж байх хэвээр гэж хүмүүс ингээд номон дээр бичсэн байна. Энэ бол хизээч байж болохгүй гэдэг. Эрэгтэй хүн бол эрэгтэй эмэгтэй хүн бол тэгш байх хэвээр гэдгийг ингэж хэлсэн. Тэр санаанаас таалагдсан. Тэгээд эцэг их хүүхдийн харилцааны талаар болохоор чамайг ярьсны дараа ярих гэж бодож байна. Би бас яг энэ юун дээр тийм. За одоо би энэ сэдвийг ярьчих. Засгийн газар ард түмэн хоёрын харилцаанд дүрм журм ба хууль зайлшгүй хэрэгтэй. За мөн дүр эсгэгч чийг таних, дүр эсгэгч засгийг таних гэдэг энэ нэг хэсэг дээр. За одоо жишээ нь эзэрхийг ноёны байр суурьнд байгаа хүмүүс жирийн ард түмнийг мунхаг атлаа сайхан сэтгэлтэй гэж боддог. Тэгэд эдгээр хүмүүсийг аврах удирдах боловсролд олгох үүрэгтэй гэж боддог. Одоо жишээ нь ингээд сайн тухайн одоо нэгүүлсэнгөө хаан гэдэг утгаар өөрс тэгээ байр суурьнд тавьж штэ тэр хүмүүс. Ард иргэд бол за дээд хүмүүсийн тушаалд цохроор захирагдах ёстой бөгөөд хизээч өөрийн бодлоо илэрхийлэх ёсгүй гэж боддог. Харин тийм зөвлөн аргаар зохицуулж байгаа. Гэхдээ насанд хүрсэн хүмүүсийн хоорондын эцэг их хүүхдийн харилцааны загварыг хэрэгжүүлэх бол зохимжгүй гэж байгаа юм. Энэ бол тийм хааны засгалтай юм шиг шууд дээдлээс нэг хүн ингээл бүх амьдралыг нь аваа явчих тийм зүйл байж болохгүй гэж байгаа юм. Одоо улс тосгонч, улс оронч бай, тосгон сууринч бай,
засгийн газар компанич бай бүх хүмүүс ингээ хоорондын харилцаан дээр бүх зүйл өрнжидэг. Тийм болохоор одоо жишээ нь ингээ хүнийг шүүмжлэх гэдэг хүнийг шүүх хэрэг жишээ нь шийдэх хэрэг бүх хүн болгонд байж болохгүй байхгүй юу? Тэгвэл тухайн хувь хүмүүс чинь дур зоргоор юм болно шүү дээ. Одоо жишээ нь надад миний үзэл бодол таалагдаагүй төлөө чи буруутай болно гэсэн үг. Тийм юм бол энэ нийгэмд байж болохгүй. Тэгэхээр бид нэр ингээд олуулан амьдарч байгаа бол дундаасаа хууль одоо журам гих мэтлэн зүйлсийг тогтоож өгөх хэрэгтэй. Одоо нийгэмдээ болж байгаа үйл явдлыг бид нэг ингээд шүүмжлэхийг хүсч байна. Энэ болохгүй байна. Тэгвэл одоо тухайн орон сууцны хотхон за энд хог хайж болохгүй. За энийг хогийг ингэж ангилж хаяна гэсэн бол тэр журмаа дагаад бүгдээрээ танах энэ хогоо ангилж хайсангүй гэж шүүмжилвэл энэ болно. Тэ? Одоо 12 цагаас хойшоо дуучмыг гаргахгүй гэсэн бол дуучмыг гаргачлаа танаа гэж шүүмжилж болно. Тухайн журмаараа шүүмжилж болно. Тэгэхгүй одоо жишээ нь юу ч хэдийн жохон улс төрийн энийг жохон юм хэлсэн бичлэг. Нэг улс төрийн нэг ютубер Монголд ирээд тэгсэн чинь тэрийг нөгөө weekly show-гийн амраа шимжилсэн. Жохон инээгээд шимжилсэн. Жохон ёжтой шимжилсэн байгаа байхгүй юу? Жишээ нь тэнд одоо тэр спа офцтой явж идэг энэ өвдөө гэл тэрийг нь харсан нэг хүн уурж шимжилж байгаа байхгүй жишээ нь. Одоо энэ улс оронд ингээд уул нь гээд ярьж байгаагаар нь буруу юм болоод ах инээд гээд ах баярлаад байгаа мó гэж одоо тийм ёжтой шүүмжлэлийг ингээд хууль эрх зүйн ямар ч тийм акц байхгүй учраас тэр хүн зүгээр ёжтой шүүмжилсэн жоохон инээсэн байртай шүүмжилснийхэн төлөө өөрөө дотроо жоохон ингээд Монголд муу юм боллоо гэх чинь жоохон баяртай маягаар яриад ингээд тэгж хүлээж аваад өөрийнхөө мэдрэмжээр тэр хүнийг одоо жишээ нь ингээд шүүх гэж оролдоод шүү дээ. Тийм юм байж болохгүй байхгүй. Тийм болохоор бүх зүйл ингээд хуультай байх хэвээр бид нэр төрөөс ингээд шударга ёс төрөөс ингээд бид нэр шаардлагаа хөрвүүлэх гэж байгаа бол хуулийн хэрэгжилтэй л бид нэр шаардна. Тэгвэл бүх хүмүүс одоо жишээ нь би миний амьдрал хэцүү байна гэдэг байдлаар төрөөс шаардаж болохгүй гэсэн. Бид хүн өөрийнхөө амьдралдаа өөрөөс тийм учраас ямар нэгэн байдал хуулийн хэрэгжил ямар нэгэн байдал бид нэр төр засаг болно иргэд хоорондоо ингээд гэрээ хийсэн гэрээ болохоор хууль хин гэрээгээ мөрдөх ёстой хин гэрээгээ цахиулахыг шаардах ёстой. Бид нар тийм их байгаа. Энэ болохоор ингээд манай арчилсан нийгмийн хамгийн гол зүйл. Тэгээд энэ дэр чинь за өөрч нэг энэ дэр хэлэхдээ байх гэсэн юм нэг л. Тэгээ тийм бас өөрийнх нь авсан жишээ байсан шүү дээ. Яг юу байдаг. Ерөнхийдөө тийм одоо ингээ эргээд бодох юм бол яг энэ талаар ингээ бодох юм бол төр нэгдүгээрт манайх болохоор юу гэж хараад байгаа юм хэрэг одоо төр улс их орон гэдэг өөрөө төрийн хувийн өмч юм шиг. Тэгээ ард түмэн яг ийм хонцын зочин юм шиг ийм байдалтай болчиход байгаа хгүй. Гэхдээ яг энэ бол зөв байдал нь биш шүү дээ, тий. Улс их орон бол ард түмний зүйл бөгөөд ард түмнээс тодорхой хэмжээнд одоо татвар төлөөд тэгээд одоо сонгуулиар яг төр засаг одоо өдөр тутмын үйл ажиллагаа тий төрийн үйл ажиллагааг явуулах хүмүүсийг өөрсдийн хүслээр сонгож байгаа асуудал шүү дээ. Тэгээ явж ярих юм бол одоо үндсэндээ чи одоо бид нар сар болгон ажиллаад тодорхой хэмжээнд нэлээд их хэмжээний мөнгийг татвар төлж штэ. Тэгээд тэр татвар төлж байгаа мөнгөө одоо зүгээр ингээ энгийн ухаанаар бодох юм бол оюун эрдэнэ гэдэг хүн төлөө хүчий гэж бодъё л та тий. Тэр хүн чи үнэхээр одоо хөл хүчээ одоо зарж алсан мөнгөө тий итгээд өгч чадах уу? Тэр хүн эргээд намайг хамгаална тий. Манай улсыг сайхан болгоно. Эргээд би тэр хүн төлсөн мөнгөөрөө хангалттай одоо эмнэлгийн тий одоо цагдаагийн ийм одоо үйлчлэгээ авч чадна гэж чи итгээд тэр хүнд өгч чадах уу? Яг ингээд одоо гар дээрш байгаа мөнгөө гэдэг л ийм асуулт байхгүй. Тэгэхээр манайх сонгуул болонгот яадаг вэхээр нөгөө мөрийн хөтөлбөр ингээл одоо Монгол ардын нам багаар нь гаргана маргана гэсэн пропагандад авчиж итгээд
өгчөж байгаа байхгүй. Гэтэ яг энгийн зүгээр л энгийн байдлаар үзэх юм бол ерөөсөө л чи тэр хүнд амьдралынхаа одоо цаг хугацаанаас одоо зорж олсон мөнгөө өгөөд явуулж чадахгүй л гэдэг юм асуулт байгаа байхгүй тий. Тэгэхээр манайх нөгөө хэрсүү байна гэдэг чинь ерөөсөө яг л одоо бид нарт айгүй ойрхон л ийм асуудал болоод ирчихэж байгаа юм л та тий. Гэдэг байна. Хууль төрийнхаа хэрэгжилтийг бид нэр сануулдаг байхгүй бол тэрнийхээ төлөө одоо жишээ нь хүний эрх зөрчигдлээ шүү дээ. Тэрний төлөө хэдүүлээ ингээд дуурдаг байхгүй бол болохгүй шүү дээ. Тэгэхгүй бол манай нийгэм өөрөө буруу тал руугаа л яваад байна. Тэгэхгүй одоо жишээ нэг хин нэг нь лайв дээр гараад одоо яад энэ сонин дэвдэг ч юм уу. Тэрийг одоо тэр ямар сонин дэвдийн бараг хуулиар уламжлалаа хутлаа хуулиар тийм юм байхгүй шүү дээ. Сонин дэвж болохгүй гэсэн юм. Тэр бус хүмүүсээс одоо ямар сонин хөвцсөн юмстай ингэж хэмжиж болохгүй. Хуулиар байхгүй юм чи бид нэр шаардах ч ирэхгүй. Биднэрт тэр ирэх бол байхгүй. Харин одоо жишээ нь нийтийн эзэмшлийн талбай дээр эсвэл машин зогсоох ёсгүй талбай дээр машин зогсоосон бол тэрийг бид нэр шаардаж болно тийм. Гэх мэтлэн ингээд өөрийнхөө мэдрэмжийн асуудал ингэж болохгүй шүү дээ гэдэг зүйлсээ хувь хүний харилцаа нийгмийн харилцаанд оруулах болохгүй. Зөвхөн бидний тэр хүмүүсээс юм шаардмаар байвал дүрм журм маа захиулахыг шаард. Засгаас юм шаардмаар байвал хуулиа зөв хэрэгжүүлэхийг шаард. Тэр гих мэтлэн зүйлс хамгийн чухал гэдгийг энэ дээрээс бол. Гэхдээ одоо ч гэсэн манад бүрэн хэрэгжээгүй л явж байгаа. Арчлсан нийгэм үсэд хэдэн жил болчихж байгаа юм. Одоо Японд үснээс хойш 150 жил болсон шүү дээ. Бүрэн хэрэгжээгүй. Одоо толгоос энтер чинь жагсаал онцлог байсан айгүй өөр левел тас хийгээд шүү дээ залуучууд нь өөрсдийнхөө эрхийн төлөө айгүй сайн дэмжиж чинь. Тэгэд мэдээжин хэрэгтэй энийг wie хэлж уулах гэсгээ гэж та яг тийм орлогоо нотл гэдгийг бол хүмүүс шаардах хэрэгтэй. Бүрэн хэрэгтэй юм бол. Тэрийг бол тий тэрийн өндөр албан хаагчуулалтаа нотлох үүрэгтэй. Тийм тэгэхээр тийм учраас энэ манай үндсэн хуулийн бидний хуулийн хэрэгжилтэд шаардж байгаа учраас энийг бол хүмүүс энэний төлөө дуурчснаас болж шүүмжлэгдэх хэрэггүй. Тэгвэл тэр чинь тайлбарлаад гаргаад тэр тайлбараа тавих хэрэгтэй шүү дээ. Ер нь бол айгүй энгийн л асуулт зүгээр энгийн л хариулт байх хэрэгтэй байхгүй. Гэтэл одоо юу гэх юм ер нь бол яг үнийг хэлээд огцрох амархан гэдэг нэртэй л жагсаалт болохоос биш. Жагсаал болохоос биш яг хамгийн ихний шаардлага бол ерөөсөө л энгийн штэ. Орлогоо нотлох гэдэг шаардлага. Хэрвээ тэр хүн орлогоо нотолж чадах юм бол окей асуудалгүй болчих байгаад байсан байгаа байхгүй тий. Гэтэл манай хүн орлогоо нотолж чадахгүй одоо хүртэл ингэ байна. Жохоо яриа болчихлоо. За энийг төр орхиод номынхоо яриа руу иргээрээ. Номын яриа оръё. За тэгээ ерөнхийдөө тийм одоо бас нэг ийм юу байсан. Жишээ авч ярьж байгаа. Одоо саяны яг чиний хэлдэг дээр төрийн нэгэнт ингээд бид нар төрд итгээд сонгоод гаргацсан учраас тэр төрөөс гарч байгаа шийдвэрийг бүх дуугаа биелүүлэх шаардлагатай. Тэгээ манай хүн бас өөрөө яг ийм юу байсан байгаа байхгүй юу? Одоо кейстэй таарлцсан. Тэр нь яасан гэхээр KO гэдэг одоо өөрийнх нь сургууль шүү дээ. Тэр сургуульд Америк багшийг авч ажиллуулах сонирхолтой байсан. Тэгсэн чинь одоо юу гэдгийг одоо ер нь бол 80 буюу одоо юу гэдгийг оффер аль хэдийн өгсөн, ажилд орооч гэдэг төсөлтөд өгсөн. Тэгээ байжсэн чинь төрөөс ямар шаардлага тавьсан гэхээр хэрвээ гадаад хүнийг багшаар ажилд авах гэж байгаа бол заавал Япон улсын одоо бакалаврын дипломтой байх ёстой гэдгийг шаардлага болгож тавьсан. Гэтэл манай хүн болохоор юу яаж юм гэхээр зөвхөн англи хэлний хичээл заалгах гэх байхгүй тэр үнээр Америкийн одоо уран зохиолын нийгмийн ухааны хичээл заалгах гэсэн байдаг лөө. Тэгсэн чинь яг тэр нийгмийн ухаан гэдэг энэ одоо чиглэлээрээ одоо дипломтой байх хэрэгтэй гэдэг. Япон улс доторх улс одоо сургууль сурсан гэдэг дипломтой байх хэрэгтэй гэдэг шаардлага тавиад тэнгуү Фукузава юу гэж ингэ захиа битсэн байгаа байхгүй тий. Энэ хүмнийг бол бид нар яг үннийг хэлэхэд одоо юу тийм зүгээр л хэлний хичээл заалгах гэж байгаа маа гэж худлаа хэлээд энэ хүнийг авчиж болохоор харагдчих штеп та нарын яг ингээд хуулийн шаардлагыг харахаар. Гэхдээ бид нар бол тийм юм хиймээргүй байна. Тэгж худлаа ирмээр одоо та нарыг хуурмааргүй байна. Тэ улсыг хуурмааргүй байна. Энэ хүнийг авч ажиллуулахын
одоо давуу талууд маш их байна. Оюутнууд ч хүлээж ийн. Энэ хүн ч өөрөө хийх хүсэлтэй байна. Тэгэхээр энэ бол зүгээр техникал гэдэг шүү дээ. Ер нь бол одоо юу гэдэг хангалттай зөв ийм одоо логиктой шаардлага ерөөсөө биш юм шиг санагдаж байна гэдгээ ингээд хэлсэн ба. Гэтэл улсынхан ерөөсөө энэ бол ерөөсөө хуулиар шийдэгдсэн асуудал учраас боломжгүй гэдэг тайлбарыг өгсөн. Тэгээ манай хүн хэдий одоо англи хэл заалгаж байгаа гэж худлаа ярих боломжтой байсан ч тэр сонголтыг хийгээгүй. Одоо сургууль дотроо хүртэл ингээд хүмүүстэй айгүй их юм дискшн хийж байгаа. Тэгээд за окей. Улсынхаа хуулийг дагая гэдэг ийм шийдвэрийг дагуул одоо гаргаад тэг үндсэндээ юу шилж байгаа гэхээр өөрөө өөрийнхөө шийдвэрээ хүртэл харуулж байгаа байхгүй. Ерөөсөө л чиний хичнээн хүссэн одоо өчнөө олон хүний эрх ашиг хамгаалах ийм зөв шийдвэр байгаад ч тэр нь улсын шаардлагыг төрөөс тавьж байгаа шаардлагыг хуулиар шаардсан шаардлагыг биелүүлж чадахгүй л байгаа бол чи хичнээн одоо зөв юм хийх гээдсэн ч чадахгүй гэдгийг ерөөсөө л бидний хийж байгаа шийдвэр тийм амар хүчтэй гэдгийг харуулж байгаа. Тийм. Энд дээр яг одоо жишээ нь тэр хууль effective хэлж байгаа хугацаанд бол за энэ дахиад жоох нь энэ ийм байвал зүгээр юм байна гэдэг мэдрэмжэндээ автаж болохгүй ялцгүй хууль нь тийм effective байгаа учраас яг хөө эрх ашигын зөрчигдөх гэж байгаа хууль батлагдах гэж байгаа тохиолдолд эсэргүүцэж болно. Санал бодлоо хийж болно. За батлагдсны дараа жишээ нь энэ хуулийг өөрчилъё гэдэг санал хүсэлтээс өгж болно. Өөрчлөгдөөгүй байгаа тохиолдолд энэ чинь ингэсэн нь илүү ашигтай гэдэг хувийн мэдрэмжээрээ тэр хуулийг зөрчиж болохгүй гэдэг тухайд энэ ялангуяа одоо жишээ нь за энэ хүнийх болохоор ингээ гэгээлэг төвөг байлаа ч гэсэн муу зүйл хийж байгаа хүмүүс чинь бас өөрөөсөө ингээ сайн шалтгаан өгөө хийгээд идэх гэж байгаа. Өөрийгөө ингээл тэр дотроо ингээ үнэмшүүлээд өөрийнхөө толгой ингээ мөнхрүүлээд одоо баг за бас энэ бас манай Facebook дээр нэг явсан шүү. Нэг тэмцэл мэмцэл гэж хэлсэн ээ. Бараг буута зураг тавьчихсан. Нэг юу шууд буудаж байгаа нэг бараг тийм. Ингэж яг уу ингээл иргэдээ ингээд дээгүүрнх булгаа хийгээл иргэдийнхээ асуудлыг ингэж амьдралыг уруу татаад нийгмийн хохироод байна, улсаа хохироод байна. Яг бид нар бол ингэж тэмцэн гэж тэр хүн ингэж уулын их сайн талаас тэмцэгчлийн сайн нэр маягийн юмар ярьж байгаа ч гэсэн яг үүндээ тэгэж мэдрэмжээр хандаж болохгүй байна. Тэр хүн өөрөө хүнийг шүүх буудах эрх байхгүй байхгүй. Тэр хүн ингээл өөртөө зөв шалтгаан өгсөн байгаа байхгүй. Зөвхөн өөрийнхөө үйлдэлтэй шалтгаан өгсөн. Тэгвэл нээлттэй ингээд 50-аар тэмцээд жагсаалаа хийгээд хүсэлтээ өгөөд сошиал дээрээ хүмүүст ингээд зөв боловсноор тэдгээ тайлбарлах бол шүү дээ. Тийм тэгэхээр энэ дээр яг чиний хэлсэн дээр иймэрхүү жишээ байж болох юм аа. За миний дараачихсан болохоор за энийг японоор нэг уншчаад тэгээд гарч гэгнэ. Хичээ монголоор нэг шиг сева гэдэг үг орчод байгаа болохоор сева о сүрөний ва огото мерей но хайбун га тайсэцүү гэсэн байна. Энэ дээр одоо сева гэдэг нь бол за монголчууд бол хамгийн нойрын үг нь асран халамжлах. Асран халамжлагч гэдэг. Одоо хөвгтэй асран халамжлах. За энэ хүн болохоор хамгаалах туслах үүрэг байгаа. Мэдээж энэ хэрэг. Үүнээс гадна одоо тушаах, заах, шаардах энэ хоёрын баланс тэнцвэрийг тохируулах нь чухлаа гэж байгаа байхгүй юу? Энэ хоёрын тэнцвэрийг тохируулах. Одоо эцгийгчүүдтэй шүү дээ. Би чамайг одоо хоолорцтолсонгүй гэл өөрөө тэр ёс суртахууныг заагаагүй байж тэгж хэлж болохгүй байх юм биш үү? Энэ хоёрыг ёс суртахууныг ч гэсэн ингээ баланслаа явуулах хэрэгтэй. Тэг хөвгтэй хувцснаар тэр нөхцлөөр нь бүрэн хангасан ч гэсэн одоо боловсрол сургаагүй ч байт юм уу? Эсвэргээрээ хөвгтэй тэр эрдэмийн талаас нь хүмүүстлийн талаас нь ингээд сургасан ч гэсэн бас тий хэрэглээг гэж хангаагүй ч байт юм уу? Тий энэ хоёр айл нь жоохон хариуцлагагүй зүйлээ гэдгийг одоо энэ дээр бодсон байна. Одоо жишээ нь төр дээр авч үзвэл халамж байгаа шүү дээ. Хавтгай халамж. За будаа ч юм уу хувцас сунар өгье гэж бодъё. Тэгэд хинт юу өгж байгаа бэ гэдгийг ингээд бодоогүй, судалгаагүй
зүгээр төр бол ингээд авчаа халуумжлдаг чи үүрэг гүйцэтгэсэн аав ээж нь болцсон. Нөгөө хоол хувцсыг өгж ийн л гэсэн үг. Тэгээд одоо жишээ нь ингээд 5 шуудаа будаа өгье. Хинд өгж байгаа нь үл хамааран. За тэр хүн нь одоо жишээ нь тэр 5 шуудаа будаанаас тусламжийн будаа авчаад 3-ыг нь ингээд зараад архи авч явах хүн байх уугүй юу гэдгийг мэдэхгүй байхгүй юу? Хавтгай халамжийн бодлого. Энэ болохоор ингээд төр нь юу нөгөө асраа халамжлагчийн талаасаа хувцс сунраар хангах үргэ бол гүйцэтгээд байгаа мөртлөө эсрэг талаасаа захирах тушаах үрг тургах үргээ гүйцэтгэж чадахгүй байгааг нэг хэлбэр. Эсрэгээрээ одоо жишээ ард түмнийхээ ингээд санал бодол жоохон хавтаа болцсон. Санал бодлоо огт сонсохгүй. Тэгэл яг аар сар халамж байсан ч гэсэн энэ нэг ард түмнийхээ талаасаа төрийгөө ингэж шаардах сургах тэр ард түмэн чинь бас ингээд яг үнэтэй төр чинь ингээд ард түмнээс үсэж байгаа шүү дээ. Ард түмэн асраа халамжлагч гэсэн. Тэр эрхийг ингээд буамлаад байгаа гэсэн. Бид нар чинь бас ингээд шаардлага тамиар байгаа. Тэрийг бас ингээд хаагаад байгаа шүү гэдэг жишээ яасан. Юун дээр яг энэс арай өөр одоо яг миний тэмдэглэж авсан санаан дээр болохоор юу байсан гэхээр арай өөр гэж би шал өөр юм ярих гэж байгаа болохоо тэгж. Юу одоо тийм одоо ерөнхийдөө манай хүн болохоор тэгэхээр миний ер нь ингээд энэ номыг уншаад ингээд бодоод үзэхээр тухайн нөгөө цаг үеийн айгуу сайн ойлгох хэрэгтэй юм шиг санагдаад байгаа байхгүй тий. Тэгэнгүүт яг одоо бас Монголтой ингээд харьцуулаад үзэх юм бол төстэй ч юм байгаа. Гэхдээ бүр цаг үеийн хувьд шал өөр ч юм тусаа. Тэгэнгүүт одоо энэ ном бичигдэж явах үеийн нийгэм бол яг түрүүний хэлсэн нөгөө давхаргын нийгэм байсан. Давхаргын нийгэм байсан гэдэг нь өөр юу гэсэн үг вэ гэхээр улс төр бол хүчтэй, хувь хүмүүс бол тийм их хүчтэй байгаагүй. Ерөөсөө улс одоо төр бол захиран шаарддаг. Улс ард иргэд зөвхөн түнд дагах ийм боломжтой байсан байна. Тэнгүүд яг тэр энэ нөгөө бүтцийг гинт өөрчлөөд чи өөрөө бас улс орны одоо хөгжилд шууд үр нөлөөтэй шүү. Улсаа хөгжүүлэх нь чиний бас үүрэг юм шүү гэдгийг ухааруулж ойлгуулах гэдэг өөрөө айгүй хэцүү байсан. Хийхэд хэцүү зүйл байсан гэж би бодоод байгаа хгүй. Тийм ч учраас манай хүн одоо яаж хийж байгаа жоохон хүүхдүүдэд ойлгомжтой хамаагүй те ном бичих хэрэгтэй юм байна. Хүмүүст энийг ойлгуулах хэрэгтэй юм байна гэдэг ийм одоо санааг авсан болов уу гэж бодож байгаа. Тэнгүүт одоо эргээд Монгол дээр аваад үзэхээр жоохон нөхцөл байдал өөр. Өөрөөр хэлбэл бид нар давхаргын нийгэмд ерөөсөө биш. Яг ярих юм бол хувь хүмүүс айгу юм гал цогтой тий. Яаж бүгд л баг ингээ лайв хийгээл одоо улс төрийнхний идэж уулаа барьлаа гэдэг юм дээр айгу юм одоо имзэг ингэж хандаж чаддаг. Эсрэгээрээ юу манад айгу боломж одоо хэцүү байна гэхээр ёс суртахуун байхгүй. Одоо юу гэдгийг чинь би одоо шууд ингээ хүний хэлэхээр жоохон хэцүү санагдчихээн л да. Тэгтэл яалтчгүй ингээл одоо нөгөө одоо юу гэдгийг хүмүүс танигдсан гэдэг утгаараа залуучуудын цуглааныг ингээл амар самарч байгаа хгүй тий тэр дунд бүр сонь шаал хамаагүй юмнууд ярьж барай л тий. Яаж хийж байгаа л нэг ингээл хүмүүс ингээ одоо юу гэдгийг муухагаар харагдуулах гэсэн ч юм уу. Иймэрхүү ингээд байдлыг ингээ харангуут эсвэргээрээ явж манай хүний бүр хамгийн их хинтэлдэгч тэр нөгөө нэг ер нь бол эрдэмгүй хүн гэж ямар хүнийг хэлдэг вэ гэхээр ичих нүүргүй хүнийг хэлдэг мал гэж хэлдэг байхгүй. Хажируу код ширана гэж хэлдэг. Ерөөсөө л явж манад одоо хүртэл одоо тухайн цаг үеийнх нь байдал те улс орных нь байдал Япон, Монгол мэдээж өөр. Энийг шууд ингээд авчирч ирээд энэ хүнээс шууд суралцаад гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ энд нийтлэг ямар юм харагдаад байна гэхээр ерөөсөө л эрдэм мэдлэгтэй байна гэдэг бол өөрийнхөө хэр хэмжээг мэддэг, ичих нүртэй байдаг. Тэгээд бусдад төвөг бодохгүй. Гэхдээ бусдад одоо эрх ашигтна, нөлөөлөх хүч ийм чадaltaй чадвартай хүн байж ш танаа улс орон тусаар тогтносон хүчтэй улс орон болно. Энэ бол чамаас эхэлнэ. Тийм учраас өөрийнхөө хэр хэмжээг мэд, суралц, тасралтгүй суралц. Тэгээд ичих нүртэй бай гэдгийг ер нь бол хэлсэн байгаад байгаа байхгүй тий. Одоо яг наадсан зөв. Гэхдээ би бас энэ
Хүний сургуулиас Монголын одоогийн нийгэм бас нэг холдохгүй гэж бас бодоод байгаа байхгүй. Яг хоо Монголын арчлалтыг үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ яг бүрэн байр суурьа олоогүй байна. Монголд одоо ч гэсэн яг энэ феодлын сэтгэлгүйтэй масс нэлээд байна. Одоо ингээд яг өөрийнхөө тэг боловсролцсон одоо шинэ нэг өхөр Монголоос шинэ сэхээдний давхаргууд ингээд төрөө гараад ирсэн. Тэгээ бас ингээд улс төрд бас нэг гой хүмүүс бас хайлт гарч ирж штэ. За энэ сайн зүйл дээр болохоор би нэгэн дурдчих тий. Тэр зол жаргал ишүүнийг тий энэ манай шинэ цаг үеийн бас ялцчихгүй. Манай Монголын сэхээдүүдийн нэг юм байна да гэж бодсон. Энэ сайн зүйл дээр болохоор нэрийн дурдчих. Би бол нэр ингээд жоохон хитрхи улс төржүүлэхгүйгээр энэ номны тайлбарыг эцэстээ хийж байгаа болохоор бас тэгж явъя гэж үзсэн. За тийм. Тийм. Тэгэхээр бас хит ингээд эрх мэд юу хүний эрх мэдэл мөнгө хөрөнгөд ингэж санаархаж жоохон тэрнээс нэг юм хөрчихэнсэн гэдэг нэг тийм нөмөр нойлог хайдаг мас бол байгаад байгаа шүү. Одоо ч гэсэн яг тэгэхээр ажил олгогч чинь ингээд төр манай чинь төрийн албаа харж их штэ. Одоо сумын төв дээр аваад үзье. Сургууль, цэцэрлэг, захиргаа, эмнэлэг бүгдээрээ төртэй хамааралтай болж байгаа. Хувийн хвшлийн хэд байх вэ? За аймагт бас ялгаагүй ингээд хувийн хвшлээсээ илүү бараг төрийн ажлууд их байгаа. Яг Улаанбаатарт нэг юм хувийн хвшлэн маасаараа ярил жоох их байж магадгүй те. Тэгэхээр ийм төрийн хавтгаарсан ажил олгогч чинь өөрөө төр болчоор сонгуулийн дээр чинь төр ингэж маш хүчтэй нөлөөлөх гээд байгаа байхгүй юу? Яг аймаг орон нутгата яг л нэг феодалцсан нийгэм шиг нэг жоохон нам дагаад нэг дарга цэргийн доор очоод тэгэл тэрнээсээ ингээл нэг сургуулийн ажил ч юм уу. За эсвэл баг жоохон захиргааны төрлийн ажлууд баг тиймэрхүү байдлаар ингээд солилцож байгаа. Нам гараад сүлэгдэн. Тэгэхээр дараагийн цаг үе маань ийм ажил горилдоггүй байгаасаа гэж энэ дээр үнэхээр хүсмээр байна. Бүгдээрээ бие дагаад шууд хувийн хвшилт ингээд өөрийгөө борлуулах чадвартай бие даасан ямар нэгэн үзэл бодлороо нам дагаж ажил олон гэдэг бол энэ арчилсан нийгэмд те мөн чанараа ойлгоогүй өөрийнхөө эрх чөлөөгөөр амьдрч чадахгүй. Ер нь бол өөрийнхөө толгой дээр ёс суртахуунаас үл хамааран нэг юмхийг тавьчихсан. Өөрийнхөө үйлдэл ингээд тэр доор ингээд хянагдсан яваад байгаа байхгүй юу? Чөлөөтэй эрх чөлөөг ингээд боомжлцсон. Хизээ ингээд ажилтнаас салжгүй, амьдралаас салжгүй тиймэрхүү байдлаар айдастай. Тийм айдастай сэтгэхгүй өөрийнх нь эрх чөлөөтэй суралцах, чөлөөтэй амьдрах бүх зүйлийг нь боогоод байгаа юм. Тэр айдастайгаа эсэргээр нь тэмцээд эсэргээрээ хувийн хвшил дээр хааж өөрийгөө борлуулж чадхаар болчвол эсрэгээрээ төрийн ажил хийж болно шүү дээ. Дараа нь төрийн үнээр төрдөө нэмэлттэй хүн байг тэр дараа нь хийсэн ч болно. Тийм. За дараагийн минийх болохоор юу? За итгэлцлийн ертөнцид бодол зүйл олон байх бөгөөд эргэлзээний ертөнцид үнэн зүйл их байдаа гэдэг үг. Энэ нэг бас надад үнээр таалагдсан. Одоо жишээ нь за энийг яг энэ номон дээр байсан. Би одоо миний ярьж байгаа биш шүү. Тэгэхээр Юкичи-сан ингэж ярьсан байна. За мөнхөг хүмүүс бусдын үгэнд итгэж, бусдын бичвэрт итгэж, суу яриаг итгэж, за шашин шүтлэгт итгэж, дөм мөргөлд итгэж, эцэг эхийнхээ хүнд өвчнөд өвс навчны шүү суулгаж ингээд дуусаагүй шүү. За одоо охиноо гэрлүүлэхдээ зурхаачийн өхөнд итгэж, за сайн хүнтэй уулзрах боломжийг нь алддаг ч юм уу те. За одоо ингээд халууны өвчнөд эмч дуудахгүйгээр одоо бурханд мөргөл үлддэг ч юм уу те. Гих мэтлэн ингээд үйлдэлүүдийг гаргаж байна гэд. Одоо ингээд шашин шүтлэг гэд хүмүүсийн итгэлцэл дээр тулгуурласан зүйл байгаа шүү дээ. Ирэн бол нэг их бурхныг үгүйсгэхийг ч хүсдэггүй шүү дээ. Жишээ. Гих мэтлэн ийм итгэлцэл дээр суурилж байгаа зүйлийн хажуугаар тэрийг нь ашиглах гэсэн зүйл бас зөнд олон байдаг. Тийм учраас ингээд итгэлцэл дээр суурилсан зүйлийг хүрээлээ.
бодлого урмаг зүйл бац маш их байдаг шүү. Тэгэд юуныг ялгахын тулд одоо жишээ нь за Галилейч байд юм уу? Одоо Томас Каллиграф ч байд юм уу? Эсвэл одоо Мартин Лютер ч байд юм уу? Хүмүүс ингээ боловсроод тэр философийн судлаад, үн ухааны судлаад одоо жишээ нь Мартин Лютер за эн чинь буруу зүйл байна гэдээ тэрийг харж чадчих штэ тий. Болж илсэн эсрэг тэр хөдөлгөөнийг өргөнүүлээд өөрийнхөө ихтгэлээ тавьдаг ч юм уу тий. За бусад нь ч гэсэн одоо за Эйнштейн өөр шинжлэх ухааны эрдэмтдч байна. Тэр хүмүүс чинь бүгдээрээ ингээд учир зүг ойлгоод тэрнийхээ цаана ингээд дэнсэлж байгаа байхгүй юу? За энийг бас жишээ тавьбал жишээ хэлбэл яг бүх зүйлийнхээ тэр учир зүг ойлголгүйгээр ингээд шийдвэр гаргаад байгаа нь манай Бахадын дараах үе шиг. Одоо жишээ нь Орд Монгол, Халах Монгол, Өвөр Монгол гээд нөгөө 36 Монголдоо хуваагдсан байх үе. Одоо тэр чинь одоо цахар махар гэдэг эзэмчэнтэй зөндөөл байсан байх тий. Тэр үе жишээ нь Левдэ хаан улааны шишинтэй болцдог ч юм уу тий. За тэгээд халахынхаа хэсгээр болохоор өндөр гэгийн шарын шишинтэй. Тэгэн гут галдан бочгтон болохоор Орд Монгол дээр бас нэг шарын шишний нэг урсгалч юм уу 100% шишин чөлөөний тим юмтай болцсон. Тэгэл нөгөө хэд чинь яг тэр шашны ориглол нь өөртөө яг гаднаас авцсан тухай төвдөөс шашныг ороод ирсэн. Тэгэн гут ингээд төвдөд толгойтой нэг хийдэг хүмүүс юу хийж байгаагаа ингээд мэдэхгүй гаднаас ингээд үг сонсоод байгаа байхгүй юу? Бүгдээрээ гаднаас үг сонсоод тэгээд эцэстээ юу болж төгсөж чинь яг ингээд тухайн үед Далай лам үед болцсон. Тэгээд хин блэ яг доотлын чалханц хинжүүлээ нэг тийм нөхөр тэр дунд ингээд хор утгаад ус төр хийж байгаа байхгүй тэр хэдийн дотор өөрөөсөө яг оригинал биш гаднаас шашны бодлого оруулж ирдэг ч юм уу тий. Тиймэрхүү зүйлсээр ингээд яг өөрөө юугаа хийж байгаа мэдэхгүй байгаа хүн нөгөө худал зүйлс бусдын нөлөөнд ингээд автахтаа амархан болчихж байгаа байхгүй. Тэгээд тэрийг бүгдийг ялгавал шашных нь оригинал гүн ухааных нь оригинал хүртэл нь судлаа гаднаас толгойгүй өөрөө тэр шашны бодлогыг хэрэгжүүлж болно шүү дээ. Тийм нэг урсгалд нь автаа явчихаар тийм агт болж байгаа хоорондоо дайтай тэд Монгол манжид ороод таарж байгаа байхгүй. Юун дээр одоо чиний яг сая хэлж байгаа санаан дээр бас айгүй одоо давхцсан. Гэхдээ энэ номыг уншаад надад ер нь бол өөртөө ингэж баталгаажуулсан нэг санаа байгаа байхгүй юу? Хүн бас хальт ярьсан. Тэрний юу вэ гэсэн чинь Японд ажиллахаар одоо жоохон Японд байгаа өөрийнхөө хувийн амьдралтай холбоотой ер нь бол ийм жишээг ярих гэж шүү за. Яг ном гэхээс илүүтэй. Тэр нь болохоор юу юм гэхээр нөгөө Японд дөнгөж ингээд одоо шакайжин болоод те яг ингээд ажил дөнгөж эхлээд те төгсөөд дөнгөж одоо ажиллаж эхэлж байгаа хүмүүсийг шакайжин гэж хэлдэг. Тэгээ яг ингээд ажиллаад эхэлсэн чинь Японд нэг эхнийх миний яг анхны ажил болохоор бүр яг Япон компани байхгүй юу? Одоо манай Япончууд дотор болохоор Showa-гийн үеийн компани гэж хэлдэг. Ер нь бол ийм Japanese traditional company байсан. Тэгээд тэр доторх одоо corporate соёл юу юм гэхээр тий заавал асууж явах хэрэгтэй. Одоо дээд өөрийнхөө дээд албан тушаалтнаас энэ зөв үү, буруу юу, ингэж болох уу, болохгүй юу гэдгийг заавал асууж шалгах. Тэгээ тэр хүний хэлсэн ёсоор ингэ хийх ёстой гэж ингэж суралцсан. Тэгээ би одоо болохоор би стартапт ажилладаг. Тэгээ миний нөгөө ажлаа хийх соёл маш өөрөөр өөрчлөгдсөн байхгүй юу? Тэрний юу вэ гэхээр гэхдээ энийг шууд ингээ apply бити хийгээсэй гэж бодож байна. Яагаад гэхээр угаасаа ялчгүй Япон компани дотор ингээд хүмүүс хоорондын харилцаанд донд асуудал үүсч магадгүй учраас. Тэгээ энэ номон дээр гарч ирсэн нэг айгүй чухал санаа нь юу вэ гэхээр тусгаар тогтнол шүү дээ. Хөв хүн тусгаар тогтносон байх хэрэгтэй гэдэг. Тэгээ энэ болохоор юу вэ гэхээр бусад хүмүүсийг хитрхи ингэж одоо юу гэдэг бусад хүмүүсээс хараат байхгүй байгаасаа гэдэг ийм одоо зүйлийг хэлдэг. Тэрийг одоо яг миний өнөөдрийн амьдрал дээр болгоод юу гэж бодох вэ гэхээр би өмнө дандаа нөгөө нэг дээд албан тушаалтнаас асуугаал тэр хүн зөв гэвэл зөв, тэр хүн буруу гэвэл буруу гэж ингэж хийж исэн маань эргээд ингээ одоо бодохоор надад юу гэж хэлнэ. Би тэр ажлынхаа стайлаас бүр огт гарцсан байхгүй. Одоо болохоор би яадаг вэ гэхээр
Миний ажил бол миний л ажлыг үрдэг. Тийм учраас хэдий миний дээд албан тушаалтын билж байгаа ч гэсэндээ би өөрийн зөв үнэн гэж бодож байгаа юм а эцсийн хүртэл хамгаалахыг хичээдэг байхгүй. Би тэр хүнээс өөр үзэл санаатай байх юм бол тэрийг тайлбарладаг. Яагаад би ингэж бодсон бэ гэдгийг ингэж тайлбарладаг гэсэн. Тэг яагаад ингэж хийж байгаа юм гэхээр тихгүй байсан өмнөх өөрийгөө бодохоор би дандаа шийдвэр олгон дээрээ нөгөө өөр хүнээс очиж асуугаад байсан учраас хизээ нэгэн цагт тэр шийдвэр буруу авах юм бол би бусдыг буруу шахах боломж өөртөө үлдээсэн байсан байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл нэгэ мичи буюу зүгтах арга замыг заавал бэлтгэсэн байсан байна гэсэн. Одоо болохоор би яадаг вэ гэхээр би өөрөөсөө гаргаж байгаа бүх шийдвэрүүд миний гарын үсэг зурагдах учраас энэ бол миний л ажил, миний хариуцлага. Буруу байвал би өөрөө хариуцлага хүлээнэ, зөв байвал би өөрөө хариуцлага хүлээнэ гэдэг ийм байдлаар өөрчлөгдсөн гэсэн үг. Энэ бол би өөрийгөө юу гэж харж байгаа юм гэхээр ерөөсөө л яг өөрөө өөрийнхөө шийдвэрт ажил дээр ч гэсэндээ хэдий би цалин аваад компани ажил хийж байгаа ч гэсэндээ энэ бол миний л эцэстээ явж одоо юу гэж хийж байгаа ажил учраас би энэ дээр 100% өөрийн хариуцлага хүлээх ёстой. Тэгэхээр тусгаар тогтносон байх ёстой гэдэг энэ санаагаа би ер нь бол зөв буруу ер нь бол аль одоо хандлага нь зөв юм бол яг ингээ Япон компанид ажиллах юм бол би бол жоохон киравар ирүү те намайг ер нь бол дээд хүмүүс бол жоохон дургуутсах бах та гэдэг ийм бол жоохон санаа зовох ч юм уу тиймэрхүү юм байдаг байсан. Гэхдээ одоо бол би энэ номыг уншсны дараа миний зөв байсан байна гэж аяах боддог. Сая Türkiye'nin юм дээр бас буруу зэрэг нэр интер андуура хэлсэн байж магадгүй нэрээ. Зүгээр л яг нэг үзэл санаа бүгдийг нь яг учир утгыг нь ойлгоогүй юм ингэж дагч хийх болохгүй шүү. Тэгээд төгсгөлт нь юу болдог вэ гэдэг жишээ татахын тулд яг тэр тухайн үед тэр Монголын тухайн цагийн төв санаанд орсон болохоор л хэлсэн. Нийс учраас дундуур нь нэр ч юм уу янз бүрийн юм андуурч хэлсэн байж магадгүй. Яг төвийг судлаач энэ тэр төвийн талаар мэддэг хүн сайжуудаас ичмээр там шиг байгаа шүү. Тэгээд ойлгоорой гэж сонсогчдод хүсэж байна. За дараагийн нэг юу жишээ. Дараагийн жишээ энэ юу вэ гэхлээр эд хөрөнгөд шунах сэтгэлийг дарах замаар оюун санааны бие даасан байдлыг бодъё гэсэн юм. Эд хөрөнгөд шунах сэтгэлийг дараад дарснараа оюун санааны бие даасан байдлыг олж олно гэсэн. За энэ дээр яг Япон хэлээр нь за энийг Япон хэлээр хэлэх шаардлага байна. За архийг эхний хундагыг уухтаа хүн архийг эхний хоёр хундагыг уухтаа хүн архийг удаг. Гурав дахь удаагаас архи хүнийг удаа гэдэг жишээ. За энэ дээр энэ хэсгийг нь уншаад өгч яг номных. За нэг гэр дотор тулгуур болдог. За эзэн нь нэг бие дотор тулгуур болдог. Оюун санаа нь үгүй бол эд хөрөнгө хүний шунлыг өдөөж эзэн нь эд зүйлсэд ийдэн боол болно гэсэн мэд эд зүйлсийн боол болно. Тиймээс одоо ингээл за гэрийн ингээд эзэн байж ич бас ингээд тулгч шигтэй нэг гэр цогцолж байгаа. Хүний бие ч гэсэн яг адилхан дотроо оюун санаа ухамсар гэдэг зүйл байж ич нэгдсэн нэг бие даасан хүн болно. Тэгэд энэ дээр хамгийн гоё үг нь яг энэ сургаал дээр. Иенин нокоро моно ба якуни татану руккин бакари миний нокоро моно ба зэйтакуна шүүкан бакари гэсэн үг аахгүй. Одоо гэрт үлддэг зүйл гэрт ингээд чиний биеинд ингээд үлдээгүй гэрт чинь үлдчихэж байгаа зүйлс. За хэдий за алтан аяга байлаа ч гэсэн тэр бол хэрэггүй зүйлс. Тусдын болдоггүй зүйлс. Хүнд юу тусдын болдог тэр зуршил ч юм уу үнэт зүйл вэ гэвэл хүний биед байгаа зүйлс. Одоо за Япон хэл маш сайн сурсан байна. Англи хэл маш сайн сурсан байна. Хамгийн эцтэй эрхэм зүйлс маань энэ шүү дээ. Тэ? Одоо миний алтан аягийг гэрээсээ гараа явчихсан байсан чи хулгай авчиж хэл. Үнэт зүйлээ алдсан зүйл биш шүү дээ тэр бол. Тийм учраас одоо тийм 90 бол тийм хитрхи үнэт идэл тиймэрхүү зүйлс хийтэн гэж автаж болохгүй. Өөртөө ингээд давхар тэр өөрийнхөө дотор тулгуур болж байгаа оюун санаагаа хөгжүүлээ явах нь чухал шүү гэдэг зүйлийг энэнийхаар энэ сургаал дээр бол хамгийн голчилж хэлсэн зүйлсэн.
За тэгээ хүний сэтгэл санаа өндөр дээд байх ёстой. Хэрэв тэр сэтгэл нь ариун өндөр дээд биш бол хийж буй үйлдэл дээр нь ч мөн тэр нийлэрнэ гэж яг энэ номны үгээд нь орчуулсан байгаа юм. Тийм болохоор сэтгэлийн ариун байлгаа гэдэг шашин руу яваад орчиж байгаа юм шиг. Сэтгэлийн ариун байлга сэтгэл тийм сайн үлийг бодож байгаа бол үйлдэл дээр нь тэр гарна гэдэг үгсээр хэлсэн байна. Тийм сэтгэл ханамж гэдэг чинь өөрөө ингээд хоёр юу байна? Хоёр талтай байна. Одоо жишээ нь нэгийг ингээд авлаа гэж бодоход дахиад нэгийг хүсээд ич бол хүсээд дахиад тэрийг авбал дахиад хүснэ. Одоо жишээ нь айгүй мөнгөтэй хүн байж яагаад заавал төрөөс хуулгаа хийх гээд байгаа юм. Тэгэхээр нөгөө шунхайн сэтгэл ингээ ханахгүй байгаа байхгүй юу? Үйлдэл дээрээ тэр одоо мөнгөнд идэгсэн ч юм уу буруу замарч болтгоо олъё гэж бодож байгаа гэдэг чинь тэр автцсан байгаа байхгүй юу? Эрх мэдэлтээс автч болно юм. Тэгээд оюун санаа болно яг юмны мөн чанарыг нь ойлгоод яг эцсийн үр дүнгээ жишээ нь за бид нэр энийг ингээ одоо биднэрт үзэл санаа байгаа шүү дээ. Эцсийн мөн чанар байгаа. Жишээ манай Эдүү Монгол channel-д бол яванда өөрсдөө мэдээж хэрэг нийгэмдээ ингээд өггийн ухаанаар ингэж хандна. Хоёрдугаарт бид нэр жишээ нь Монголдо ингээд боловсролын салбартаа програмс ингээд хичээгээд яванда боловсролын реформ хийн ингээд бид нар тийм мөн чанар байгаа шүү дээ. Энэтэй хүрвэл бид нэр ингээд сэтгэл ханана. Бид нэр энэ үндсэн юу зорилгоо биелүүлж ингээд иймэрхүү яг тогтсон үзэл санаа биднэрт ингээд оюун санаа байхгүй бол зүгээр магадгүй яванда нэг монетайз хийгээл YouTube-ээс нэг жоохон ингээл дагагчтай болонгуудаа тэрэн дээрээ нэг реклам хийгээл дахиад тэрнээсээ нэг ашиг авбал нөгөө анхны боловсролын реформ энэ төр яриад эхэлчихсэн. Тэр бидний яг ингээд үзэл санаа үнэт зүйл алга болоод зүгээр шунхаа сэтгэхээр ингээд дараагийн мөнгө ч гэдэм юм те. Эсвэл нэг тиймэрхүү байдал руу ингээд алдагдаад шуналдаа автаад орчих байхгүй. Тийм учраас энэ оюун санаа гэдэг зүйл, үзэл санаа гэдэг зүйл, үнэт зүйл гэдэг зүйлийг ингээд дотроо бас ингэж хөгжүүлж явах хэрэгтэй гэдгийг энэ дээр дурдж байгаа юм. Тэгэд энэ бол бас миний хувьд маш зөв зүйл, маш чухал зүйл гэж бодож байгаа юм. Nice. Миний санаанууд баг ер нь бол дуусчихин да. Чинийхээ чи? Минийх одоо ганцаар хэлсэн байна гэсэн. Окей. Тийм. Ер нь бол бодсон юмнуудаа хин хэлсэн гэж бодож байна. Гэхдээ яг нэг үлдсэн гэх юм бол юу байна? Одоо сүүл бас нэг юм хэсэг гарч ирсэн. Японоор болохоор энзэцүү какигото ва нимасару гэдэг үг. Өөрөөр хэлбэл чи зөвхөн бичээд авах биш, заавал хүмүүсийн өмнө одоо ярих ёстой. Үзэл бодлоо илэрхийлэх ёстой гэдэг ийм санаа гарч ирсэн. Тэгээ тэр болохоор яагаад гэж хэлэхээр чи ярьж байгаа хүний өмнө одоо өөрийгөө тайлбарлаж байгаа. Ерөнхийдөө ялангуяа Америк, Европ руу илүү юм шүү. Одоо тэр талаар хөгжсөн. Япон бол хүний өмнө ингээ ярьдгүй юм байна гэдэг манай хүн ер нь бол ингээ ялгааг нь одоо олоод тэгээ энэ өөрөөр хэлбэл ярьж байгаа энэ үйлдэл чинь зөв шүү гэдгийг яагаад тэгж хэлээд байна гэхээр одоо хүний өмнө ярьж ийн гэдэг бол одоо нөгөө хүмүүс хоорондын харилцаа нэгдүгээр үүсэж байгаа. Хоёрдугаарт болохоор яг одоо ингээд ярьж байгаа өөрийнхөө санааг ойлгуулах гэж байгаа үедээ хүн айгүй одоо нөгөө өөрийн үнэт зүйлээ ингээд яг хэлж чадж байгаа байхгүй юу? Бодож чадж байгаа, дамжуулж чадж байгаа гэсэн үг. Энэ одоо чанар бол хүний суралцахад бас айгүй хэрэгтэй чанар гэдэг утгаараа зөвхөн бичээд ах ч юм уу те зөвхөн ингээл одоо юу гэдгийг одоо тухайн үеийн л одоо сэхэднүүд бол яадаг вэ гэсэн байд. Одоо юу гэж ойлгодог гэсэн гэхээр айгүй сайн ханз мэддэг. Хэцүү ханзуудыг айгүй сайн ойлгодог, уншдаг ийм хүмүүсээс маахгүй. Гэхдээ тэр хүмүүс бол ерөөсөө уншаал болчдөг. Тэгээ ялангуяа манай оюутнууд энэ номыг би айгүй уншаасаа гэж бодсон. Оюутнуудыг хамгийн их уншаасаа гэж бодсон. Ягаад гэвэл оюутнууд сурах ёстой гэж боддог. Сурж байгаа юу гэж ойлгодог гэхээр ерөөсөө л ном уншдаг, лекц сонсдог, шалгалтад авдаг. Окей. Чи дундаж оноо чинь амар сайн байх юм бол окей гэж ойлгох гээд байгаа байхгүй юу? Гэтэл тийм ерөөсөө биш.
чи тэр олж авсан чадвараа яаж одоо ашиглах уу, үр дүн гаргах уу гэдэг дээр хамгийн одоо их акцент өгөх ёстой. Тэгээ энэ тал дээр бол ялтчгүй Монгол оюутнууд айгу хэцүү. Яагаад гэвэл угаасаа боловсролын систем нь ерөөсөө л нөгөө унших, ойлгох тэгэл болоо. Ямар ч ингэ гаргах юм ин аутпут дээр нь ерөөсөө ажиллаж өгдөг. Тэгэхээр энэ бол угаасаа одоо мэдээжийн үр дүн гэх юм уу? Гэхдээ бид нар энэ байдлаараа үргэлжлүүлж ерөөсөө болохгүй байсан. Тэр санаа ер нь бол бас таалагдсан. Яг ярианы чадвар гэдэг зүйлийг сүйд. Энэ эрдэм шүү гэдэг. Заавал биш ярих чинь эрдэм шүү гэдгийг хамгийн сүүлд би яг 14 дэх дээр оруулах гэж бодоод байсан байхгүй. Арай олон болоод ингэж тэгээд 13-аад ингээд тасцсан. За 10 миний 13 дахь болохоор за хүмүүсийн хүндлэл итгэлийг олж авах зам нь олон хүмүүстэй өргөн хүрээнд харилцааг үүсгээс эхэлдэг гэж байгаа юм. Энэ хүндлэл гэдэг зүйл буруу зүйл биш ээ. Зөв замаар л авах ёстой зүйл гэж ярьж байгаа юм. За мэдээж хэрэг олон хүмүүстэй харилцаж их мэдлэлтэй баян болохоор хүндлэгдэн гэсэн зүйл биш. Тэр хүний ур чадвар тэгээд ёс суртахууны хувьд өргөн хүрээнд хүмүүстэй харьцан явахаар тэр угаасаа ур чадвартай ёс суртахуунтай мундаг хүнтэй хүндлэгдэж байна шүү дээ. Тийм зүйл бол байх ёстой. За энэ дээр тийм энэ хэсгийг уншаад өгчээ. За энэ дэлхий дээр шинжлэх ухаанч бай, аж үйлдвэрч бай, улс төрч бай, хууль цаазч бай, эдгээр бүх зүйлс хүн хоорондын харилцааг зохицуулдаг байсан. Зохицуулахын тулд үлсэн гэдгийг хэлсэн шүү дээ, тийм. Тийм болохоор энэ хүн хоорондын харилцаа гэдэг зүйл нь ингээд нэг мод юм бол, гоё цэцэгтэй мод юм бол хүндэл гэдгийг яагаад хүлээж авах болохгүй гэж. Гоё цэцэгтэй мод ургуулж иж яагаад тэр цэцгийг нь дэлбэлүүлэхээс одоо татгалзах ёстой гэж, тийм. Тийм учраас энэ хүндэл гэдэг чинь яг зөвөөрөө орж ирвэл одоо жишээ нь ажил өргөж бай, бизнесч бай, бүгдээрээ хүмүүсийн итгэл үнэмшил дээр хүндэл дээр ингэж за энэ хүн өдөртөө энэ ажлыг хийж чадсан гэдэг хүндэл дээр тэр хүнд хариуцлага ирчихлээ, тийм. Одоо бизнес бол за бараг л за энэ хүн мөнгөтэй байна гэж харддаггүй байх шүү. Энэ хүнтэй хамтраад ажиллавал сайн үр дүнд хүрэхгүй дундаасаа хаяа явчихгүй байх та гэдэг тэр хүмүүсийн итгэлцэл бол хамгийн зөнгөлөх үүргийг үүсгэдэг байх. Тийм болохоор хүндлэлийг бол олж авч болно, зөв замаар наваарай л гэж хэлж байгаа юм. Хүндлэлийн араас хөөсөлдөж ч болно, зөвөр хөөсөлдөрөө тийм. Олон хүмүүстэй харилцаа яв. Тэгээд ур чадвараа харуул таниул. Тэгээд тийм мэдлэг ёс суртахуунд суурилсан алдар нэрийг их хэмлэж хамгаалах хэрэгтэй тэрийг. Нийгэм дэх хүн хоорондын харилцаа бүгд агуулгагүй хий хоосон зүйл биш ээ. Ингээд одоо жишээ нь боловсрал мэдлэг гэдгийг чинь зөвхөн академикээр ингээ хараад байдаг юм байдаг шүү дээ. Одоо би математик дээр бараг ингээд юу судалгаа бичсэн. Би бол ингээ боловсралтай ч гэдэг юм уу те. Тэр R-сар хүмүүстэй заавчгүй ингэж ойлгох харилцах шаардлагагүй ч гэдэг юм уу. Тийм зүйл цаг хугацаа зарцуулмаар байна. Би зөвхөн академик мэдлэгээ сайжруулмаар байна гэдэг. Энэ бол буруу. Хүн хооронд ингээд ярилцж байгаа. Одоо ингээд ийм зүйл хийж байгаа ч гэсэн энэ бүхэлдээ утга учиргүй зүйл, хий хоосон зүйл биш. Тийм. Тэгэл нэг зүйлд хит ингээд туушраад гэж болохгүй. Энэ зүйлсийг бас олж хараад үн цэний нэгвэр тэр мод өөрөө цэцэгтэй мод ургуулж байгаа бол цэцгээс гэсэн дэлбэлүүлэх тэрийгээ бол тий дэлбэлүүлээ альтернативыг болж аваарай гэж хэлсэн. Мэдээ болсон л ахстай гэдэг. Тийм энэ ингээд миний хамгийн сүүлийн санаа. Тэгээд энэ дуусгахад нэг гоё үг хэлээч. Нэг гоё үг ч юм уу энэ номоо дуусгахад хамгийн сүүлд одоо юу ярмаар байна? Би ингээд эцлээд ерөнхийдөө энэ номноос ч гэсэн авах юм байгаа, гээх юм байгаа. Тэгэхдээ миний ер нь бол энэ номыг уншихаас өмнөх болоод яг уншсны дараа хамгийн өөрчлөгдсөн, миний дотор өөрчлөгдсөн юм юу юм бэ гэхээр ерөөсөө би дандаа нөгөө юу байдаг гэсэн байхгүй өөрийгөө ингээд өөртөө эргэлздэг гэх юм уу дандаа. Жохон өөртөө ингээд итгэхгүй байдаг байсан.
Угаасаа л яг ер нь бол багасаа оюутан байхасаа ч ер нь тийм байсан. Тэгээ Япон хэл сайтай гэл ингээд магтуулсан ч гэсэнтэй үгүй надаа ингээд чадахгүй мэдхгүй хандсан зөндөө байгаа маягаа гэ дандаа тэгж боддог гэсэхгүй. Ер нь бол амар тийм нөгөө Японы хаамбал ах жоох муу талын сурцсан. Яг зүгээр сайн үеч гэсэн байдаг л ах. Гэхдээ явж явж тэр маань юу болоодсэн бэ гэхээр ерөөсөө өөрөөсөө хитрэхгүй байгаад байсан гэж би ойлгож байгаа байхгүй. Тэгэнгүүт яг үхээр одоо яг зүгээр ингээд объектив байдлаар харах юм бол тодорхой хэмжээнд ихтэй сургуульд сурцсан. За тэгээ яаж иж чад өөрийнхөө амьдралыг бол өөрөө аваад явчих чадвартай ингээ явж ийн. Тэгээд гадаад улсад ингээд бас өөрийн гэсэн хийх юм олоод тэгээ хэрэгтэй юм, хүнд хэрэгтэй юм хийгээд ингээ явж ийн гэд бодохоор тодорхой хэмжээнд өөртөө итгэх ёстой юм байна гэдэг ийм дүгнэлт ирсэн. Өөртөө итгэхээс гадна тэр нь одоо юу гэдэг юм би бол мундаг энтер гэж бодохтой ерөөсөө биш. Зүгээр л би тодорхой хэмжээнд өөрийнхөө хэмжээнд ингээд болох ёстой юм болгоцсон байна. Би миний дараагийн үүрэг бол нийгэмдээ хэрэгтэй юм, бусдад хэрэгтэй юм хийх хэрэгтэй юм байна. Зүгээр ойлгоод өнгөрөх биш. Хийх ёстой юм байна, үр дүн гаргах ёстой юм байна, үйлдэл гаргах ёстой юм байна, нийгэмдээ оролцох ёстой юм байна. Улс их орныхоо хувьд хонцын зочин биш, эзэн ард түмэн байх ёстой юм байна гэдэг тийм одоо тийм сургаалыг бол өөртөө олж авсан байгаа. Надад ёстой гой сургаалаа. Би яг надад бодсон. Яг бүр бага байхтай амар дэврүү амар тийм өөртөө аягүй итгэдэгсэн би болохоор тийм тэгээд эндээс яг анх косен төгсөөд Монгол улсын жоохон төгсгөө Монгол улсын жоохон өмнөх нь янз бүрийн юм дээр жоохон гутардаг болсон. Итгэлгүй болсон буцаад тэгээд итгэлгүй болоод за жишээ Монголд очиод тухайн үед яасан вэ гэхлээр янз бүрийн одоо би дагаад амьдрал дээр гарч ийм байр савч юм уу тийм жоохон нэлцгээтэй юм дээр ингээд хэд бац боловлоо санаа зовоод тэгэл буцаж очиод ажил центр гэл нийгэмд өөрийгөө борлуулж чадахгүйгүй юу ч гэдэг юм уу тийм юмнаас болоод ингээд утраад сэтгэлээр унсан тохиолдлууд байсан. Тэгээд дахиад нэг хэсэг ингээд яваад дахиад би ингээд сураад одоо магистр төгсөж чинь гэсэн чинь өөртөө итгэх чадвар дахин буцаад сэргийж ирж байгаа байхгүй юу. За одоо тухайн үед одоо ингээд Монголд за 1.5 сая орчмоор ингээд үнэлэгдэж эхэлжсэн бол 2 жил ингээд магистр сураад за тэр зундаж бас ингээд сурсан хөгжүүлсэн зүйл байгаа л та. Тэгэл одоо ажлын талбар дээр гарахаар одоо парын дундаж орлого жишээ нь бараг Монгол хэлгээд 10 дахин үржилдэг. Цаанаар хэлгээд 10 дахин үржилдэг ч юм уу те энэ богино хугацаанд гих мэтлэн ингээд яг үүндээ сурсан сураагүйгийн зэрэг үнэхээр гарч ийн те. Тэгэхээр одоо ингээд өөртөө бас за тэр ирээдүйн ингээд гайгуул үйлс ингээд харагдчихээн. Одоо Монголд буцсан чинь ингээд өөрийгөө болох юм байна. Яах хэвтэй гэхээр за мөнгө төгрөг бодох биш. Тэд нар ингээд янз бүрийн би ингээд зөв явуулах ингээд дахиад сураад хөгжиж явж идэл угаасаа амьдралын чанар сайжрах юм байна. Тэгэхээр одоо давхар бас ингээд нэг тийм иргэний үргээ үздэг шиг юм те. Яг зэний бодсон зүйлийг бодсон аахгүй. Эдгээр ингээд харагдаж ирсэн болохоор за энийг бас ихлүүлэх ёстой юм байна гэж бодсон тухай те. Миний хамгийн сүүлд хэлмээр байгаа зүйл болохоор одоо чи нэг улс төрийн байдлаас янз бүр болоод байгаа. Тийм ээ. Тэгээд энэ төр болон иргэд ямар байх ёстой юм бэ гэдгийг энэ дээр давтаж хэлээд дуусгамаар санагдсан. Тэгээд бид нэр төр болон хүмүүс хоорондоо юугаар холбогдож байгаа вэ гэвэл бидний хоорондын гэрээ маань манай хууль шиг те. Бид нэр хэн нэгэн даргаыг эрхэмд тавьдаггүй. Төрч бай, ард иргэч бай бидний эрхэм зүйл бол хууль. Мэдээжийн хэрэг төрийн албаа хаагчийг үл хүндэтгэх гэдэг нь зөвхөн зүйл тий. Тэрийг энэ дээр бүхэл заваа бичи гоочос хэлсэн байсан. Гэхдээ хүндлэх шалтгаан нь уг гарал язгуурн бус тэдний ур чадвар хүн чанараараа төрийн ажлыг гүйцэтгэж ард түмний төлөө ухаалаг хуулийг хэрэгжүүлэхэд орсноо гэж энийг инкрутаас бүхэл заваа гэж хэлсэн. Тийм учраас бид нэр одоо тэр манай нийгэмд байгаа залуучууд юу шаардах вэ гэхээр тэрээсээ хуулийнхаа хэрэгжилтийг шаардна. Бид нэр хизээч хүний эрхийн зөрчил, хуулийн зөрчлийг мэдээ хараад өнгөрөөж болохгүй.
Тэгвэл манай нийгэм бид нэр өнгөрөөдөг жоохон бэлтгэгчийн зантай байх тусмал уруудна. Бид нэр аль болох энэгээр цензуртэй хандаад ирээдүйрөө нэг ч гэсэн алхам ахиулахыг хүсэх тусам бидний нийгэм илүү эрүүл болно. Тийм болохоор төр болон хүн хоёрын иргэд хоёрын хооронд хууль байдаг шүү. Бид нэр хуулийн хэрэгжилтийг сандлан сахиулах үүрэгтэй шүү. Тийм учраас төрийн алдааг бид нэр шүүмжилж чаддаг байх хэрэгтэй. Ур чадваргүй хүндэл хүлээхээргүй төрийн түвшийг бид нэр огсруулж чаддаг байх хэрэгтэй. Тэгээд магадгүй дэдүү манай хөгжил тусгаар тогтнол хувь хүний боловсролоос эхлэх юм байна. Бид нэр бүгдээрээ хамжаад нийгмээ боловсралтай болгох хэрэгтэй. Магадгүй бид нэр одоо тодорхой хэмжээнд нийгэмд хаач өөрсдийгөө борлуулж чадан гэдэг бат итгэлтэй болсон гэдэг чинь магадгүй бид нэр одоо жишээ нь дундаж давхруу ороод ирсэн байх. Хэмжээнд бас тодорхой хэмжээнд их чөлөө болж байгаа болохоор тийм учраас цаашдаа ч гэсэн энэ цугаа идэвхтэй явуулаад хүмүүсээ ингээд илүү өргөн хүрээнд ингээд янз бүрийн мэдээлэлээр хангаад манай YouTube сувгийн доор мэдгэлцэж болно. Коммент хийхдээ. Сайн зүйлийг боловсролын хэрэгцээнд хөржиж бид нар дараагийн тусгаар тогтнолоо бодох хэрэгтэй. Мэдээж ил чинь бүхий үйлдвэрлэлээс цаашаа зөндөө юм явна шүү дээ. Эрүүл мэнд гээд. Тийм манай нэгэн боловсрол. За тэгээд энд хүртэл баг 2 цаг ярьчлаа. Сонссон хүн байвал маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугааруудаар уулзцгаая гэж хэлье. За баярлалаа. Нилээ урт яриа боллоо. Гэхдээ урт чигт нь оруулнаа. Окей. Bye. Bye bye. Okay.